Тиймээс зүүн үзэгчдээ ингээ Монтарогийнхаа ертөнцид иргэн тавтай морилно. Тэгэхээр өнөөдрийн уншлагын гол сэдв нь бол 2025 оны сүүлийн хагас жилд танд юу тохиолдох вэ? Ерөнхий төлөв байдал гэсэн сэдвээр хийгдэж байна. Одоо он дуусаад бол ерөнхийдөө 4-5 сар л дутуу байгаа юм тий. Тэгэхээр ядаж энэ оноо үр бүтээлтэй байх, зөв чиглэлээр тий зөв шийдвэрүүдийг гаргах, зөв сонголт хийх, аль болох илүү бүтээмжтэй, үр дүнтэй, илүү одоо ургац арвин тийм байдлаар дуусгахыг хүн бүр л хүсэж байгаа баг. Түүнд нь би бас туслахаар Монтара маань урьдчилгааны хэлхийд бол бэлэн болсон байна. За мэдээж энэ урьдчилга бол өөрөө нэмэлттэй байгаа. Уламжлалт ясаар бол 3 бүлэгтэй хуваасан. За эхнийх нь бол ийм ногоон өнгийн чинжүү байна. За хоёр дахь нь бол ийм X өндөг байна. Гурав дахь сонголт нь бол цагаан га байна. За ингээд хүнсний энэ 3 бүтээгдэхүүнийг харж агаад өөрийнхөө дуртай эсвэл илүү татагдсан төлөв сонголтыг хийгээрэй. Тэгээ бүгдээрээ уншлагаа уулзцаая. Нэгдүгээр группийн маань урьдчилгатаа тавтай морилно. За ингээд та бүхний маань энергийн шалгалтын өдрүүд бол гарсан байна. Тэгэхээр энэ группийг болвол за сүүлийн үед яг хийж байсан зүйлс нь жаахан яг таны бодсон хүлээлт болон таны бодсон тэр үр дүнд хүрч чадаагүй гэх юм уу? Иймэрхүү зүйл тохиолдсон байж болно. За нөгөө төгөр болохоор өргүйдэл хий хоосон үйлдэл хийсэн ажил төрөлтөө өрч бай тий хайр дурлалын асуудал хүн хоорондын харилцаан дээрч бай ерөөхдөө таны хийсэн бүтэн болгоно тий ингээд хоошид илүү том зургаар нь харсан том хүлээлт тавьсан тэр үйлдэлүүдийн чинь үр дүн гараагүй илүү өргүү хөдөлгөөн болж өргүү үйл процесс болж өнгөрсөн ийм хүмүүс байж болно. Тэгээ үүнээсээ болж одоо өөрийгөө илүү уналт авсан гэж бодоод өөрийгөө илүү дотгошоо хөнсөн аливаа зүйлийг ингэж дахиж шин зүйл хийхээс өмнө нэлээд тунгаасан бодсон тий өөрлөгөө илүү фокуслсан шин алхам хийхээс одоо арай юм жоохон юм травматай болсон гэх юм уу тий шин алхам хийхээс өмнө илүү боддог тунгаадаг болсон ийм хүмүүс бас энэ нэгдүгээр групп буюу ногоон чинжүүгээ сонгосон байж болно. За зөв групп нь гэсэн үг гэсэн үг шүү. За дээрэс нь хамгийн сүүлд та бүхэн маань урт хугацааны амралт авсан ийм хүмүүс энэ группийг сонгосон гэж болно. Урт хугацааны амралтанд бол за ээлжийн амралт давхар нэмээд те илүү ингээд чөлөө авч сар буюу түүнээс дээш хугацаагаар амарч байгаад одоо ажилдаа орж байгаа ч юм уу те ийм хүмүүс байж болно. Нөгөө төгөр болохоор бүр декрет авсан те 1 жил 2 жил 3 жил болж байгаад ажил төрөлтөд орж байгаа ийм хүмүүс байж болно. За бүр нөгөө утгаараа болвол ойрд ийм гаптэй эсвэл ойрын хугацаанд ерөөхдөө ийм завсарлага авцсан ажил хийгээгүй одоо нэг шинэ ажилд орох гээд бодож байгаа гэхдээ үйлдэлээ хийгээгүй тийм ээ. Ийм хүмүүс маань нэгдүгээр группийг сонгосон байж болно. Бүр ингээд гадагшаа төтгшөө нэлийн урт хугацаагаар гадаадд байж байгаа тий Монголда бас саяхан ирсэн одоо шинэ ингээд ажил карьерээ хөгөх гээд байж байгаа хүмүүс бас сонгосон байж болно. За нөгөө төгөр болохоор өөрийнхөө энергийг та бүхэн маань яагаад ингээд шинэ үйл хөдлөл авахгүй 8 сарын хугацаанд байваа тий яагаад илүү ингээд амрыг илүү дотгошоо чиглэе илүү тайван бай гэсэн ийм өнгөстэй болчихоо гэхээр нөгөө төгөр та бүхэн маань өөрийнхөө энергийг илүү хүндэтгсэн байна. Хэрэггүй хүмүүст те хэрэггүй орчинд хэрэггүй ажил төрөлд те өөрийнхөө энергийг зарцуулаад түүнээсээ болж одоо нэлийн ийм өргүүдэл болон ийм трама шарх авсан. Тийм учраас илүү өөрийгөө хайрлая, өөрийнхөө үн цэнийг дахин тодорхойлъё, өөрийнхөө энергийг буруу хүмүүст дахиж зарцуулахгүй, тэрний оронд өөртөө энерги зарцуулъя. Миний ингээд гаргадаг сэтгэлтэй, миний гаргадаг энержи болвол илүү үн цэнтэй учраас үн цэнтэй хүмүүстэй л очих гэсэн ийм бодлоор бас сүүлийн үед ийм нэлээд хөдөлгөөнгүй, ийм чимээгүй, дотогшоо, дуугүй, аниргүй байсан хүмүүс байж болно. За нөгөө талаараа болохоор бас яг адилхан өөрийнхөө энергийн хувьд энергийг хүндэтгсэн бодит байдлын хувьд бол сэтгэл зүгээ илүү зассан гэсэн үг. Сэтгэл зүрээгээ өндийсэн, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн, эсвэл сэтгэл зүгээ илүү тайван байлгахын тулд илүү тайван орчинд нэлээд байсан тий. Одоо харин нийгмийнхаа яг бодит орчинд руу орох гээд байгаа, эсвэл орох уу эсвэл гэдэг дээр эргэлзэж байгаа. Ийм хүмүүс маань бол тэр чигээрээ нэгдүгээр группийг сонгосон нь одоо зөв сонголт болжээ гэж ойлгоорой. За зураглал архитект төгсрлөөсөө та бүхэнд харахад саяхан бас ээлжийн амралт бас нэлээд урт ээлжийн амралт авах юм боломжтой үе байлаа шүү дээ. Наадмынхаа амралтынхаа өмнө хойно гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ээлжийн амралтаа аваад гадшаа төтгшөө явсан, хөдөө орон нутг руу явсан хүмүүс маань ихэнх нь энэ хунгийн зураг байна. Тэгэхээр хун байдаг газар гэхээр том хэмжээний далай, нуур, ус руу очсон, тэнд байж агаад ирсэн хүмүүс бас байж болно шүү. Тэгэхээр шувуу их цугладаг газар байж агаад ирсэн хүмүүс маань нэгдүгээр группийг сонгосон бол зөв группийг сонгосон байна гэсэн үг. Ингээд ордын хувьд бол хумх арслан номын орд байж болно. За энэ нь бол заавал та яг энэ 3 ордод хязгаарлагдана гэсэн утгатай
За үг ерөөсөө биш шүү. За тэгвэл дараагийнх нь болохоор за эхний асуудал бол ажил карьерийн талбар дээр та бүхэн манд 2025 оныг дуустал 2025 оны сүүлийн хагас жилд ажил карьер дээр яг ямар хөө байх вэ гэдэг онцлогон дээр болохоор за дараах үедрүүс гарсан. За энэ дээр бол 7-гийн сэлэм тэгээ judgment үзэр доош гарч буусан. Тэгээ solve-гүй тэгээ shifts гарч ирсэн юм. За тэгэхээр энэ дээр маш том анхаарал байгаа байна. Бүхэл бүтэн judgment үзэр маань өөрөө доош гарч буугаад давхар ингээд 7-гийн саваа гарч ирж байна гэхээр яг үлдсэн хугацаанд 2025 оныг дуустал та бүхэн маань шинэ ажилд орсон ч бай. Тэ ер нь хуваараа бизнес эрхэлж байгаа ч бай. Ер нь ажил хэргийн хүрээнд, ажил хэргийн талбар дээр буруу зүйл, хуулиас гадуурх зүйлд орооцолдвоо. Эсвэл өдийг хүртэл иймэрхүү зүйлд орооцолдоод яваад байсан бол энэ асуудлаас үүсгэн шүү. Ингэж болохгүй шүү. Өдийг хүртэл энэ 8 сарын хугацаанд тэ яг ямар үр тарьсан бэ гэдгийг нэг эргэж тунгааж бодоорой. Тэгээд тухайн өөрийнхөө үр дүн, тухайн өөрийнхөө одоо кармаг энэ үлдсэн одоо 8 сараас хойш 12 сарын хугацаанд тухайн карманыхаа одоо юу гэдэг шагналыг авах юм байна шүү. Тэгэхээр магадгүй за би 8 сарын туршид үнэхээр би сайн байсан, тэгээ би зүг байсан, би үннээрээ байсан, би хичээсэн, зүтгэсэн, хийсэн, бүтээсэн гэж байгаа хүмүүс гэдэгтээ итгэлтэй байгаа хүмүүс бол яг энэ одоо энэ үр тарианыхаа ургацыг авч чаднаа. Энэ үр тарианыхаа бэлгийг эцэст нь авч чадгаар байна шүү. За эсэргээрээ байсан хүмүүс хэрвээ байх юм бол тий бас нэг тунгаагаад бодоод энэ дээр бас яг энэ уншлагаа авсан хүчөөсөө хойш бас нэг эргэлт хийх боломжтой шүү. За заавал одоо тийм байх албагүйгээр таны шинэ орж байгаа ажил мэргэжил таны хийж байгаа хийсээр ирсэн энэ ажил мэргэжилд хэн нэгэн нөлөөлгөөр байна. За тухайн хүн бол илүү одоо юу гэдэг нөгөө нэг юу гэдэг лээ одоо маш юм сэргэлэн авахалчтай гэх юм уу тий маш юм сэргэлэн авахалчтай одоо их ятгах чадвар өндөртэй иймэрхүү хүмүүст одоо буруу хөрөнгө оруулалт битгийгээр иймэрхүү хүмүүст зайлдваа хууртваа ятгах тусам нэгтлаарэ тий нэлээ юмд бол буйртай суйртай хандаад нэлээ юмыг нэгтэлж хийж хурдан шийдвэр битгий гаргаарай ийм хүмүүсийн одоо хоол болох магадaltaй шүү гэж байгаамаа. Тэгэхээр та бүхэн сүүлийн үед хөрөнгө оруулалт хийж байгаа бол ажлын талбар дээр одоо юу гэдэг бизнесэд хэлэх гэж байгаа бол хүмүүстэй хамтрах гэж байгаа бол газартаа хамтрах гэж байгаа бол тэр газраа тэр хүний маш сайн судлаарай. Буруу хүн ирэх магадлал маш өндөр байна шүү. Хууль бус зүйлд санаатай болон санамсаргүйгээр орооцолдох маш өндөр магадлалтай байна шүү гэдгийг бол анхааруулж байна. За алиггээр нь ч явсан бэ. Ерөнхийдөө бол 25 оны төгсгөлдөө бол бүх зүйл байр байрандаа орно. Бүх зүйл илүү нөгөө judgment чинь өөрөө ерөөсөө л ийм шударгасны үзэр шүү дээ. Бүх зүйл шударгшүүлтээр шийдэгддэг. Тийм учраас ямар тач бүх зүйл байр байрандаа орно. Зүйл сайхан болно. Тэгээд та бүхэн албан тушаал ажлын карьер дээр 25 оны төгсгөлдөө бол нэгэн сайхан бэлгийг бол ертөнцөөс бэлтчихсэн байгаа юм байна. За энэ бэлэг бол ажил карьерийн талбар дээр гарч ирсэн учраас юу гэдгийг цалин өсөлттэй холбоотой, хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүст бол бизнес нь хөгжих тэлхтэй холбоотой. За инфлюенсер те ингээд сошиалор орчинд ингээд одоо personal branding гэх байгаа хүмүүс бол дагалчууд нэмэгдэх те followers нэмэгдэх, subscribers нэмэгдэх ийм бэлэг байж болно. Шууд утгаараа ашиг орлого нэмэгдэх, цалин нэмэгдэх, албан тушаал нэмэгдэх гэд ерөнхийдөө ажил карьертай холбоотой ийм сайхан бэлгийг бол бэлтчихсэн байгаа юм байна шүү. За ер нь бол энэ хоёр дээр нэлээд том анхааруулгатай боловч нөгөө талаар бол бүр гайхалтай гоё бэлэг бэлтчихсэн. Ерөнхийдөө маш эерэг уншлага боллоо. За дараагийнх нь бол хайр дурлал дээр 25 оны төгсгөл дээр ямар байх вэ гэдэг дээр манай синглчүүдийн маань хувьд за 6-гийн зоос 8-ийн саваа за Love Circle Friendship гэдэг үзэр гарсан байна. За Forgiveness үзэр маань доошоо харж буусан байна. Тэгэхээр манай синглчүүдийн маань хувьд юу гэдгийг нэлийн ийм идэвхтэй зүрхэн хүрдэн нээлттэй одоо хүрдний чакраны болон энержи тал руугаа болвол яг хостой болох, хосоо олох, хостойгоо учрах тэр боломж болцоонууд нь бол бүрэн ерөөдөө нээлттэй байна. Энэ 25 оны сүүлийн хагастай бол хүнтэй учрах тий ханиа олох, хостой болох бүрэн боломжтой байна. Зүрхний хүрдтэй цаанаасаа ерөөдөө бол нээлттэй байна, боломж байна гэж байна. За нөгөө төгөр болохоор за хостой болоход нэг юм цаг хугацааны хувьд жаахан цаг хугацаа шаардах юм байна гэх юм уу? Цаг хугацаа шаардлагдан жоохон удаан хугацаанд үр дүнгээ үзнэ гэж ойлгож болно. За friendship үзэр маань гарч ирсэн гэдэг нь за ерөөдөө бол та бүхний маань за та эрэгтэй ч вэ эмэгтэй ч бэ тэгээ нөхөрлөж явсан найзаа гэж бодсон найзалж явж байгаа одоо ерөөдөө юу гэдгийг андаа найзаа гэж дууддаг тий тэрхүү хүн нь хүнтэйгээ одоо хайрын романс драма
хайр романс үүсгэх боломжтой харагдаж байна. Тэгэхээр найзаа гэж явсан хүний арай өөрөөр харах те илүү ингээд эмэгтэй хүнийнүүдээр харах, эрэгтэй хүнийнүүдээр харж түүнд одоо шинээр дурлах ч юм уу те тэгээд түүнтэй сэтгэл илчлэх ч юм уу иймэрхүү романс болох боломжтой байна шүү. Эсвэл нөгөө хүнээс гэсэн үг. Таны найз, таны эсрэг хүстэй найзтай таныг найзаа андаа гэж явж байгаа тань сэтгэл илчлэх ч юм уу иймэрхүү үйл явдал бол болохоор харагдаж байна. Тэгээд та бүхэнд маань ерөөхдөө яг зөв хостой, яг зөв соулмейттэйгээ уулзах те ийм сүнсний хантайгаа уулзрах эсвэл сүнсний хостойгоо уулзрахад нэг зүйл саад болж байна. Энэ бол уучлал байхгүй байна. Тэгэхээр та бүхэн маань урд насандаач бай, урд хойчод хизээч бай. Ерөөхдөө нэг уучлаагүй нэгэн үйл явдал хүн байгаад байна. Тэгэхээр тэр хүнийг бол тавьж явуулаад бас уучлах хэрэгтэй. Таныг гомдоосон байж болно, таныг хайсан, орхисон байж болно. Юу ч байсан хамаагүй нэгэнт өнгөрсөн процесс. Тэрнээс хойш бас тодорхой хэмжээний хугацаа бас орчихсон байгаа учраас одоо нэгэнтээ тавьж явуулах цаг нь болсон байна. Тавьж явуулахдаа хин нэгэнд одоо муулах биш те бас хохирогчийн одоо хохирогч мэтэр хүн болгонд тэр түүхээ ярих биш зүгээр л тухайн хүнээ бас нөгөө өнцгөөс ойлгох нөгөө өнцгөөс тухайн хүнээ бас уучлах ийм одоо энергийн түвшинд ийм хийлэнг бол дутуу байгаад байна. Энэ зүйл маань ерөөдөө хайрын талбар дээр блог үүсгэж байна тий. За манайхан нөгөө монгол хэлний бас сайн судал модал гэж бичсэн байсан. Тэгээд ерөөдөө бол би маш сайн монгол хэл мэддэг. Гэхдээ ингээд бичлэг хийхээр манайхан энэ хүзэрнүүд болон хүзэрний тайллууд бүгдээрээ ингээд англи дээр идэх байхгүй юу. Тэгээ энэ англи хэлнээсээ ингээд ганц нэг үг цээжилсэн. Тэгээ яг нөгөө мэдрэмжээрээ цээжилсэн учраас тухайн мэдрэмжийн уншлага хийгдэхэд яг тэр мэдрэмжээр цээжлэгдсэн үгнүүд нь орж ирээд тэгэнгүүтээ монголоор орчуулъя гэхээр гинт ингээд мэддэг юм нь алга болох ч юм уу те. Энэ бичлэг хийж байхад ер нь бол нэлээд хэцүү байдаг шүү. Тэгэхээр бас нөгөө талаасаа маш сайн хүндэтгээд дээрээс нь ойлгоорой гэж бас хүсэж байна. Гинт ингээ өгнүүд алга болох, үгээ орчуулж чадахгүй байх иймэрхүү зүйл бол маш их тохиолдно. Хоошиж гисэн тохиолдно манайхаа. Гэтэ аль болох миний зүгээс одоо юу гэдгийг ингэхгүй байх тий. Гэж хэлэхгүй байх, сул үг хэлэхгүй байх. Бүх зүйлийг монголоор маш сайн орчуулад монголоор ингэж ярьж байхыг мэдээж миний зүгээс хүсэж байгаа шүү. Гэтэ би хичээж байгаа. Тэрнээс биш манайхаа энэ дээр нэг фокуслаад тий. Тэгээ энэ дээр бухимдаад ингээ үзэх ямар шаардлагагүй шүү. Хэрвээ монтараа суугийн сэтгэлээсээ хийж байгаа энэ гоё бичлэгийг маш гоёор хүлээж аваад хэрвээ таалагдахгүй байгаа бол танд одоо зориулсан таны сахиуснаас дамжиж ирсэн мэдээлэл биш байна гэж ойлгоод илүү таалагдах бичлэгүүдээ үзээд ингээд өөрийнхөө энергийг гоё арчилгаатай байгаад тэгээд өөрийнхөө энергийг бас битгий давхар буулгаа гэж хэлж байгаамаа. За монтараа бол өөрөө энерги хамгаалалт маш өндөртэй. Тэрэнд бол одоо юу гэдгийг сэтгэлээр унаад хэцүү байгаа та ядэд түүнийг одоо юу гэдгийг уурлаж бухимдаж гомдож гаргаад ах монтараад бол тийм зүйл байхгүй. Хамгаалалт бол маш сайн хийгдсэн байдаг. Харин эргээд ингээд миний хийж байгаа зүйл дээр жижигхэн процесс дээр стресс дээр хэцүү байгаа бол таны л энерги унаа гэдгийг хэлж байгаа шүү. За, гажуудад явчлаа тий. За дараагийнх нь болохоор хостой хүмүүсийн маань хувьд за 25 оны сүүлийн үед болохоор acceptance за тэгээд дөрвийн сэлэм маань доошо гарч буусан байна. Тэгэхээр за дөрвийн сэлэм доошо гарч буuna гэхээр хосуудын маань хувьд харилцааны түвшинд ойлголцол за тэгээд бодлын түвшинд ерөөхдөө бол нэгэн хэвийн амар амгалан бол бус те жаахан юм төрчилдсөн бодолтой юмыг нэг илүү ингэж төсөөлдөг штэ манайхын чинь те за миний хань ингэж байгаа юм болов миний хань надад ингэж таалагдахгүй байна миний хүлээлтэнд ингэж хүрэхгүй байна эсвэл романтик биш байна гэдэг ч юм уу те ингээд олон төрлийн бодол машин эргэлзээ их үүссэн бодлын зөрчил их гаргасан хүлээлтэнд таны хос нийцэхгүй байх тийм мэдрэмж бодлууд маш их юм төрөх тийм магадлал өндөр байна. Тийм учраас манайхан маань энэнд нь гаргалгааны үзэр буюу lower circle-ийн acceptance үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр хүлийн зөвшөөрөл хэрэгтэй. Нэгэнтээ тантай суусан, таныг сонгосон та хоёрыг одоо гадны хүчээр ч юм уу те эцэг хүүд нь хүчээр суулгаагүй л бол та хоёр нэгэнтээ бие биендээ хайрлаад, дурлаад те өөртөө сонголтоо хийгээд өөртөө ингээд насныхаа ханаар бие биенээ сонгосон л бол тэр хүнээ алдаатай оноотой хамт хайрлах хэрэгтэй. Сайнтай муутай хамт одоо хайрлах хэрэгтэй. Нэгэнтээ одоо тэр хүний таны хосын гэсэн үг тий таны хань ижлийн таны эхнэр нөхрийн тань юу гэдгийг тэр бүх сайн муу тэр бүх чанартай нь хамтд нь хүлээн зөвшөөрч чадах юм бол илүү таны бодол тунгалаг байна. Илүү таны бодол санаа амар амгалан болно гэдэг ийм гаргалгааны үзэр байна. Тэгэхээр яг нөгөө талын энгийнээр хэлэхэд нэг жаахан бодол төсөөлөл бодлосоо болоод өөрийгөө тухгууруулад тий энэн цаашлаад ингээд энергийг тухгууруулад
Тэгээ энерги нь тохгүй болоод ирэхээр цаашаа үйл үйлдэл үг хэл болоод ингээд бодит амьдрал дээр зөрчил гарна тийм үү. Тийм учраас бодлоо цэвэрхэн ариухан тунгалаг байхын тулд нэг жаахан стресс нэр юм байгаа бол аль болох өөрийгөө зэгцэлж цэвэрлээд тийм энерги цэвэрлээд хүлийн зөвшөөрөх хэрэгтэй байна. Нэг их том асуудал бол үүсгэр бол харагдахгүй байна. Зүгээр нэг юм таны нэг бодсон хүлээлт ч юм уу нэг бодлын чинь нэг тийм зүйлдэл хүрэхгүй байх тохиолдол гарч тэрнээс орж нэлээд стресстэй ч юм уу тийм ингээд цаашлаад зөрчлүүд гарах магадaltaй учраас аль болох илүү сайн хүндэтгэж илүү сайн хайрлаж нэгэнтээ төгс зүйл гэж байхгүй учраас энэ хайр гэдэг зүйлийг чинь хамгийн утга төгөлдөр авч явах ингээд хамгийн гол түлхүүр чинь ерөөсөө алдаа оноотой зөв буруутай сайн муутай л хайрлах шүү дээ. Яг тэр хүзэр чинь гарч ирсэн байна. За энэ бол ойлгомжтой байлаа. Ингээд дараагийн талбар бол мөнгө санхүү эрүүл мэндийн талбар байгаа. За энэ дээр бол мудрагийн 2 үзэр аваад тарогийн 2 үзэр авсан байна. Тэгэхээр P2P цэгэл доош харж буугаад 9 аяг маань бас доош харж буусан. Тэгэхээр манайхаа ерөөс энэ бол oh my god би яг энэ 2 үзрийг барьсан чинь яг өмнө нь энэ 2 үзэртэй ингээд онцлог хийж ингэ зүүдэлсэн юм байна. Тэгээд яг тэр төр ингээд сая гарч ирлээ шүү дээ. За тэгэхээр энэ дээр бол тэгвэл нэлийн акцент фокус өгж ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Манайхан маань болохоор мөнгө санхүүгийн хүрээнд том хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа юм байна. Том хөрөнгө оруулалт хий гэж бодож байгаа юм байна. Хин нэгэнтэй ярилцаад явж байгаа, төлөвлөөд явж байгаа юм байна. За энэ маань бол эцсийн үр дүн нь жаахан bad news буюу муу үр дүн гарах юм байна шүү. Тийм учраас эртнээс одоо энэ зүйлийг татаж авах ч юм уу те эсвэл илүү нягтлах илүү нэг эргээд бодож үзэх иймэрхүү зүйлийг бол анхааруулж байна. За буруу зүйлдээ хөрөнгө оруулалт хийх юм бол мэдээж таны сэтгэл санаа, таны одоо хүсэл мөрөөдөл, бодол, энерги бүх зүйл мэдээж унах нь тодорхой шүү дээ. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтууд болон мөнгөтэй холбоотой иймэрхүү зүйлүүдээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна. Энэ маань бас энэнтэй яг холбоотой байх гэж бол харж байна. Энэ хууль бус зүйл дээр хөрөнгө оруулж болохгүй, хууль бус зүйлдээ орооцолтож болохгүй, мөнгөтэй холбоотой мөнгийг амархан ялбараар олчих тий гэдэг ийм бодол байвал одоо бушуухан шиг устгаа. Энэ зүйл таарон дээр ингэж анхааруул гарч ирээд байгааг сонсчоод мэдчихэд ийм зүйл хийвэл яг сүүлд нь ойлгоно л доо ингээд хэлжсэн боловч ингээ ийм үр дүнд хүрлээ гэдээ ойлгоод ирдэг хүмүүс бас байдаг шүү. Тэгэхээр анхааруулгыг маань анхааруулга чигээр нь аваад ингээ чиглэл аваад шийдэл аваад гаргалгаа аваад цаашаа явах чинь л энэ уншлагын чинь хамгийн гол зорилго байдгийг шүү. Тэгэхээр манайхан энэ 4 үзэр дээр маш сайн анхаараарай. Сэргэлэн цаваа авахалчтай те бүгдийг хийн бүтээн туслая гэдээ ирсэн тэр хүнээс болгоомжлоорой. Хууль бус зүйлээс болгоомжлоорой. Мөнгөтэй холбоотой том үйл хөдлөлийг хууль бус зүйлтэй тэр одоо болохгүй бүтггүй нөхөртэй одоо хамтарч хийхээс болгоомжлоорой гэдэг ийм зүйлүүд гарч ирж байна. За эрүүл мэндийн хувьд бол Riches үзэр гарч ирсэн. За Riches бол эд баялагын хөзөр байгаа. Гэхдээ Think Big гэж илүү томоор бод гэж. За томоор бодно гэхээр нөгөө илүү том ашиг олъё, том хөрөнгө оруулалт олъё гэдэг ийм бодол байж их вэ манайхаа. Том зургаар нь юмыг хараарай гэж байгаа. Таны магадгүй одоо яг энэ дөрвтэй холбоотой үйл хэрэг иймэрхүү зүйлс гарч ирэх юм бол эсвэл одоо гарч ирээд явж байгаа бол үүнийг таниарай. Энийг харахтаа илүү томоор хараарай гэдэг ийм мессеж ирж байна. Томоор харна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ирээд байгаа нөхөр чинь ямар учиртай, хаанаас гаралтай тий энэ хүн яг юу хийж ийсэн, хаана амьдэрдгийг, хаана ажиллаж ийсэн энэ хүнийг илүү судлаарай гэж байгаа. За хууль бус зүйл хийх юм бол эргээд ямар хуулийн шийтгэлтэй байдгийг яадгийн ингээд цаашаага хараарай гэж байгаа. Аливаа зүйлийг зөвхөн ингээд мөнгө ашиг хоёроо харахаас гадна нөлөөлөх хүчин зүйлүүд, үр дүн бүх зүйлийг бүх талаас нь томоор нь хараарай гэдэг мессеж бас цуг орж ирж шүү. За нөгөө талаараа болохоор энэ мудраагаа та бүхэн маань хийгээд одоо мудраг яаж хийдгийг би дахин давтаж хэлээ яах вэ? Ямар ч байсан энэ мудраагаа хийвэл таны нөгөө алсын хараа гэдэг зүйл чинь сайжрна. Зүүн савин гэдэг зүйл чинь сайжраад ирэхээр та илүү нөгөө юмыг төлөвлөж чаддаг. Илүү юмны үнэн мөн байдлыг нь ялгаж салгаж харж чаддаг тийм мэлмийн хүрдтэй нээгддэг. Ийм болоход тань туслана. Юмыг том зургаар нь харахад туслана. Юмны ирээдүг одоо мэдрэхэд тань туслана. Тэгэхээр энэ мудраг бол заавал хийгээрэй гэж хүсэж байна. Тэгээ энэ мудраа бол 2025 оныг дуустал танд тусалж чадах мудраа байна шүү. За энэ мудран дээр болохоор бас эрүүл мэнд бас мөнгө санхүү хоёр дандаа нэг уншлага, нэг утганд явдаг. Энийг бол монтаар бол байнга хэлдэг тийм. Таны эрүүл мэнд танд эрүүл сарвал байвал таны эд баялаг бас бүрэн бүтэн элбэг хангалуун байна. Эрүүл мэнд мөнгө хоёр шууд профессионал хамааралтай гэж байнга хэлдэг тийм. Stop гэдэг үзэр байна. Тэгэхээр та бүхэн маань яг сүүлийн үед юу хинтээ уулзраад хинтээ хамтрах гад юу их гээд яваад байна. Тэрийг нэг эргэж бодоорой. Зогсолт хийгээрэй. Шийдвэр гаргахаас өмнө мөнгө өгөхөөс өмнө зогсолт хий. Зогсоод ухраад ингээд юм болгоныг нягтлаад томоор нь хараад бодоорой.
юу төлөвлөж ийн вэ те тэр бүхнийг нэг зогсолт хийгээд бодоодгооч гэдэг ийм мессеж бас орж ирж байна. Тэгээд мэдээж энэ мудраа бол таныг нэг зогсолт хийж бүхнийг одоо эхнээс нь нэг бодож үзэхдээ буслах мудраа байна. Тэгээ эрүүл мэндийн хувьд болохоор энэ мудраа болохоор анхааруулж байгаа зүйл нь дархлаа унах вэ. Тэгэхээр хоёр мудраа хүзрэн нь болохоор дархлаа унах гад байна. Тэрэн дээр анхаараарай. Дархлаа унах нь дээрээс нь ханиад мэдээж дархлаа унахаар ханиад хүрэх хамгийн ихний ээлж нь болохоор ханиад нь сэргийлээрэ дархлаагаа дэмжээрэй гэдэг мессежийг хүргэж байна. За нөгөө талаар болохоор бүгдэн дээр ярих юм бол ерөөхдөө бол үе мөч хоолойны ангийн дээр анхаараарай, үе мөчн дээр анхаараарай. За цусны дээр бас анхаараарай. Бүслэгнээс доош одоо бүх эргэтэн системүүдээ бүгдэн дээр нь анхаарай. За эмэгтэйчүүд тал руугаа, эрэгтэйчүүд тал руугаа тийм бөөр, нуруу, давсаг, орчим. Тэгээ хөл гарч нь бас орж байгаа шүү. За эдгээр зүйлс дээр ерөөхдөө анхаарад за ямар нэгэн шинж тохио тэмдэг илэрсэн бол нөгөө зүгээр өнгөрөхгүй, тоохгүй орхиж болохгүй шүү гэдэг ийм утгатайгаар эрүүл мэндийг зугааруулдаг шүү. За дараагийн талбар бол хүн хоорондын харилцаа гэсэн талбарыг яг энэ уншлах дээр бол бас оруулж ирсэн. Хүн хоорондын харилцаан дээр болохоор энэ чинь түрүү уншсан эсвэл ийш тавьчих. Хэдэн хүзрээ ойлгож штэ яг. За хүн хоорондын харилцаан дээр болохоор 7-гийн Pentacle, 7-гийн Zoos, Divine Timing, Your Voice is your superpower гэж байна. За тэгэхээр 7-гийн Zoos маань доош харж бууж юм гэхээр хүн хоорондын харилцаан дээр за яг адилхан яг бизнестэй холбоотой, санхүү мөнгөтэй холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой нэгэн хүүс бол нэг тодорхойгүй. Гэтэ голцоо эрэгтэй хүүс байж болно. Ийм хүнтэй л уучлах гад байна. Эсвэл учирсан байгаа байна. Тэгэхээр энэ хүн дээр нэг сайн анхаараач. Дээрэс нь анх эхлүүлсэн зүйлээ бас дуусгаагүй ийм харилцаа бас байгаа байна. Ийм зүйл байгаа даа. Тэгээ бурханлаг цаг бол ирнэ. Бурханлаг цаг гэж юу вэ гэхээр хамгийн одоо нөө зөв газраа, зөв цагтаа бүх болох процессууд ирдэг. Тийм учраас энэ бурханлаг цаг бол угаасаа ирээд таны одоо тэрхүү энэ одоо хуурс мөлтөд байгаа энэ хүн нь бол танигдаад ирнэ. Тэгээ мэдээж энэ мэдээнүүдээ авсан учраас наач гэсэн таних боломжтой. Тэр бурханлаг цаг бол энэ хугацаанд бол байгаа шүү гэдэг юм санамжийг бол илэрхийлж байна. Тэгээд нөгөө төгөр болохоор хүмүүстэй харьцахдаа илүү одоо нөхөрлөлтэй, найз, танил, network, connection гэсэн маягаар харьцаарай. Тэрнээс биш шууд одоо юу гэдгийг хөрөнгө оруулалт, бизнес эхлэх, мөнгө төгрөгтэй холбоотой хүнтэй одоо нэг битгий ойр байгаарай гэсэн иймэрхүү утгыг илэрхийлж байна. Тэгээ таны дуу хоолой бол таны ингээ супер хүч юм шүү гэдэг мессежийг бас хүргэж байна. Тэгэхээр та бол дэлхийг өөрчилж чаднаа. Тийм өгөгдөлтэй одоо тийм хүчтэй таны дуу хоолой, таны үзэл бодол, итгэх чадвар те ярих чадвар бол тийм гайхалтай юм хүч болсон юм өгөгдөлтэй хүн юм байна шүү. Түүгээрээ дамжуулж бас те харилцаа холбоонд одоо илүү давуу тал ашигтай талаа энэ өөрийнхөө дуу хоолойгоор дамжуулж бас давуу тал ашиглаарай гэдэг ийм мессеж хүргэж байна. За эцэст нь болохоор хамгийн сүүлд зөвлөгөө өгч байна. Тэгэхээр зөвлөгөөний хувьд бол жимжүү сонгосон та бүхэн. Тэгэхээр мэдээж энэ 25 оны сүүлийн хагас жилд бол одоо угаасаа ургацуудаа авж гин тий ногоонууд гоё хямдраад гоё шинэлэг ийм шинхэн гоё ногоонууд байдаг. Ногоонууд үйлрэл хэлж гин. Тийм учраас жимжүү маш сайн тогтмол хэрэглээрээ дээрэс нь read унших та бүхэнд маань одоо өөрсдийн мэддэг мэдлэг чадвараа дэвшлүүлэх түүнийгээ сэтгүүл сонин нийтлэлтэй номноос бас олж авнаа ном сайн уншаа мэдлэгээ нэлээд сайн тэлээрээ гэдэг мессеж зөвлөгөөг өгч юм шүү. Тэгээд чинжүүгээ сайн хэрэглээрэй. За ингээд та бүхэн болохоор нийтдээ уншлах нь бол энэ хүрээд өндөрлөж байна. Нэлээд ойлгомжтой ярьсан байх гэж найдаж байна. Нэмэлт уншлахаар болохоор бүгдээрээ анхаарах гол хүчин зүйлс нь яг юу байна вэ гэдэг гэдгийг үзэж үгүй. За хоёрдугаар болохоор яг 25 оны сүүлийн хагас жил танд ирж байгаа яг ямар боломжууд байна гэдгийг үзэж үгүй. Гуравдугаар тэр боломжуудаа хэрхэн авч чадах вэ? Тэр боломжуудаа хэрхэн ашиглах вэ гэдгийг үзэж үгүй. За тэгээд дараа нь yes or no харж үгүй. Хамгийн сүүлд болохоор тайминг орлосоо та бүхэн нэгэн одоо үйлс хэргийг бодуулж байгаад хизээ бүтэж өгөх яг цаг хугацааг нь бол харж өгөө. Ингээд та бүхэнд тохирсон, таарсан, таалагдсан бол нэмэлтээ авахыг санал болгож байна. Тэгээд бүгдээрээ нэмэлтээрээ иргэн уулзъя. Энэ хүртэл одоо сонсоод цаг заваа гаргасан талархаж байна. Тэгээ монтоор бол одоо 5000 хүрэх гээд явж байна. Бүгдээрээ 5000 хүрээд ерөөхдөө 5 хүнд бол хувийн уншлага хийж өгөх бэлэг өгөө гэд бодоод төлөвлөд явж байгаа. Тэгэхээр бүгдээрээ аль болох subscribe сайн дараад шеэрлээд тэ
бүгдээрээ 5,000 болцгоё. Тэгээд улам олоолаа болохын хэрээр нийгмийн хариуцлагаа хүрээмтж бай. Нийт даагчид үзэгчдийнхээ хүрээнд ч бай. Маш олон гоё бэлгүүдийг бол Монторо дандаа төлөвлөөд бодоод бичээд хөтөлбөрүүдэд гаргаад явж байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ хурдан олоолаа болцгоё. Тэгээд 5,000 хүрэхийн төлөө тэгээд бүгдээрээ бай. Хоёрдугаар группийн маань уншлагатай тавтай морилно. За тэгэхээр та бүхэн маань бол өндгийг сонгосон байгаа. За хамгийн эхний асуулга нь бол мэдээж та бүхний маань өнгөрсөн болон одоогийн энержи буюу энерги ер нь ямар хөө байдалтай байна вэ гэдэгтэр 4 өдөр гарч ирсэн. За аль болох юм товч бөгөөд тодорхой уншлага хийхин тулд 1-2 өдөр за хамгийн ихдээ 3 өдөр хийхийг хүсдэг боловч цаанаасаа ингээд олоолаа бууж ирж байгааг бол харьцангуй авчдаг байгаа. За тэгэхээр хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань бол сүүлийн үед бол ер нь бол та бүхэн маань маш юм ахицтай, дотоод хамгаалалт сайтай, эрчтэй, хөвчтэй, эрэмгий, зоригтой тий аливаа одоо хийж байгаа ажил албан тушаалтаа бол маш харгуу хөдөлмөрлөж байгаа. Зөвхөн одоо яг уртхаа өөрийнхөө төлөвлөгөөгөө зорилгоо ингэж урдаа харж фокуслаж тий түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа, зогсолтгүй зорилгын төлөө явж чадаж байгаа ийм хүмүүс байна. За ордны хувьд бол матар, өхөр, загасны орд байж болно. За өмнө дээрээс нь болохоор жаахан санхүүгийн хохирол амссан гэх юм уу? Санхүүгийн алдагдлалд орсон гэмтийн одоо зарлага гарсан байж болно тийм ээ. Ерөнхийдөө бол хөрөнгө мөнгөтэй холбоотой юм санхүүгийн хохирол амссан их хэмжээний зарлага гарсан жаахан буруу худалдаа авалтууд хийсэн байж болно. Тэгээд тэрэн дээрээ одоо жоохон хаталт үүссэн ч юм уу те. Эсвэл сүүлийн үед та бүхэн маань мөнгө их зараад байгаа хэрэгтэй хэрэггүй юмнуудад ерөөхдөө бол маш тийм мөнгө үрнэ гэж ярьдаг тийм маш их мөнгө үрж байгаа. За өнөөдөр бол нэг сайхан хоолоо хийгээд идчих боломжтой өдөр байхад ингээд цаанаасаа ингээд нэг тийм гоё стейк идмээрэн гэдэг ч юм уу эсвэл KFC захиалаад идчих, пицца захиалаад идчих гэдэг ч юм уу тийм зүгээр л ингээд юм хэрэгтэй хэрэггүй зүйлд маш мөнгө үрээд байгаа. Түүнээсээ бол санхүүгийн алдагдлалд орж байгаа. Иймэрхүү байж болно шүү. Мөн дээрэс нь та бүхний байгаа орчин өөрөө ариун биш байгаад байна. За ариун биш гэдэг нь болохоор орчин нэлийн сөрөг байгаад байна гэсэн үг. Магадгүй та бүхний ажил төрөл байж болно, бас гэр орон байж болно. Гэр орон орчны бохирдолтой байж болно, энергийн бохирдолтой. Тэгэхээр сүүлийн үед одоо юу гэдгийг цэвэрлэгийн хийгээл тэ ажил амьдрал гээ завгүй явж байгаа цэвэрлэгийн хийхгүй удсан байж болно. Нөгөө төгөөр болохоор юу гэдгийг шууд утгаараа цэвэрлэгийн хийх байнга хийж байгаа, цэвэрлэгийн цэмцгэр байгаа гэж байгаа боловч нөгөө утгаараа гэрийнх нь ойр орчин гадаа дотоод тэ эсвэл хажуу айл хөрш юу байдгийг ерөөдөө энергийн юм бохирдолд оруулаад байгаа зүйл байгаа гэдэг ч юм уу те иймэрхүү орчны бохирдол байгаа. Яг ажил төрөл дээр ярих юм бол мэдээж юм соёл одоо сөрөг те сөрөг орчин, сөрөг харилцаа, сөрөг уур амьсгал, сөрөг соёлтой юм газар бас ажилладаг байж болно шүү. За ийм хүмүүс маань бол 2 дахь группийг сонгосон бол та бүхэн маань зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. За үндсэн асуултуудаа оръё. За хамгийн ихнийх нь бол ажил карьер 2025 оныг дуустал ажил карьер гэдэг ямар төлөв байдалтай ямар байх анхаарах зүйл юу вэ? Яг их асуусан. За энэ дээр бол за таараа өдрөөс бол 2, за Шаманикас 2, карьер Oracle-аас бол 1 өдөр буусан байгаа. За тэгэхээр та бүхэн маань бол сүүлийн үед за 2025 оны яг энэ сүүлийн хагас жилийг дуустал тийм ээ ажлын орчинд бол ажлын орчинд ажил карьертэй холбоотой та бүхний маань сөрөг итгэл үнэмшлүүд, сөрөг бодлууд эсвэл бүр трама шархууд байж болно. Тэр шархууд бол аажмаар багасж аажмаар эдгэрхний. Тэгэхээр нэг ясны ажил карьертэй холбоотой трама шарх эдгэх одоо эмчилгээний үе байна гэж ойлгож болно. Тэгэхээр та бүхэн өдийг хүртэл маш их хэмжээний ачаал авч явсан бол ажлын орчинд хин нэг нь маш гомдож явсан бол дарагдаа ч юм уу тий гомдож явсан гомдол байвал эсвэл ажлын орчинд ингээд олон зүйлүүдэд ингэж юу гэдгийг хилмигдсэн ч юм уу тий буруу ойлголт өгсөн иймэрхүү зүйлс байсан бол одоо бүх үнэн ил гарна таны үнэн байдал ил гарна таны авсан гомдол тунирхал одоо юу гэдгийг тэр бүх зүйл бол аажмаар багасгаар харагдчихна. Энэ бол ажил карьерийн травманы одоо эдгэрлийн ийм хугацаа байх нь гэж ойлгоорой. Нөгөө төгөр болохоор баатан хүзэг буюу одоо ингээд маш их хэмжээний ачаалал ажлын ачаалал хүзэг байж байгаа. Тэгэхээр энэ зүйл бол уруу харж бууж юм гэхээр яг адилхан манайхаа энэ 10 тий энэ 10 тоотой энэ өдөр маань 10 тоотой. Тэгэхээр манайхан бол ерөөсөө ажил төрөл төр нь ч гэсэн одоо маш их юм хил ам хийдэг те маш их юм ачаал авдаг ажлын маш их юм асуудлууд гардаг. Иймэрхүү зүйлээ эдгээр бүгдээрээ намжихны тэгээд 25 оны сүүлийн хагасд бол харьцангуй маш гоё юм happy илүү хөнгөн шингэн те илүү юм joy хамаагүй юм эерэг тэгээд юм идэгсэн идэгрэлтэй тэгснээ айгүй хөөрхөн тий дунд нь нэг 5 минут ингээд дуг хийчдэг ч юм уу эсвэл нэг тайван хоолоо идчихдэг тийм цаг зав гарах
гэдэг ч юм уу те ийм харьцангуй маш их хэмжээний ачаанууд ингэж баг багаар багасах, ачаалал буурах ийм үе байхны дээрээс нь та бүхэн манд яг одоо ингээд ажлын орчинд ийм хэцүү асуудалтай иймэрхүү зүйл байгаа бол өөр хүний өнцгөөс хүнлэнгийн хүний өнцгөөс арай өөр одоо харж байгаа хандлага харж байгаа өнцгөөнийг өөрчлөлтийг үзээрэй. Тэгхийн бол тий таны бодол ариусан. Тэгхийн бол юу гэдэг great match буюу одоо бүх зүйл сайхан болох нь сайхан зүйл ирж гин гайхалтай гоё юм холбоосууд бий болж гин ажлын орчинд тэлэлт хийж гин өсөлт хийж гин илүү аз жаргалтай болж гин битгий бууж өгөөрэй тий тун удахгүй одоо яг ажил карьерийн орчинд маш гайхалтай зүйлс бол тохион маш гайхалтай аз жаргалтай байх үеуд ирж явна. Тийм учраас энэ бүхний гол гаргалгаатай нь бол ерөөсөө харах өнцгөөнийг өөрчил хандлагааныг өөрчлөлт тэгвэл таны бодол ариусаад таны ачаал багасаад тийм ээ стрэпийн илүү шуурталтай доош орж бусан. Тэгэхээр ерөөсөө бүх аливаа зүйлийг илүү бодитоор нэг хараарай тий. Илүү бодитоор нэг хараад практик байдлаар нэг хараад тий. Ингээд нэг үзэх юм бол таны харж байгаагүй зүйл харагдана тий. Таны мэдэрч байгаагүй зүйлс мэдрэгдэнэ. Тэгээд арт нь бол таныг маш гоё юм happy байлгах тийм зүйл тохиолдно гэдэг ийм мессежүүд бол бууж байна. За дараагийн талбар бол хайр дурлалын талбар байгаа. За тэгэхээр хайр дурлал бол мэдээж синглчүүд болон хостой хүмүүсийн хувьд гэж хоёр хуваасан байгаа. За хостой хүмүүсийн хувьд бол Ace of Cups маань доош харж болсон surrender хүзэр death хүзэртэй гарч ирсэн. Тэгэхээр яг сүүлийн үед манай синглчүүд маань гэхээс илүү тий одоо сүүлийн одоо юу гэх юм сүүлийн үед сингл байж байгаа тим синглчүүд гэхээс илүү хостой байж байгаа сингл болсон хүмүүс энэ хоёр дахь группийг сонгосон байх нь илүү илбэг байх магадaltaй байна. Нөгөөдөөр болохоор яг энэ мессеж бол яг хостой байж байгаа яг сингл статустай болсон хүмүүс зориулсан мессеж гэж бас ойлгож болох шүү. За ерөнхий энергиэр бол бүхий л одоо хостой байж байгаа сингл болсон ч юм уу тий эсвэл сингл байдлаараа удаан явсан ч юм уу тэр нь хамаагүй бүх синглчүүдэд зориулсан энерги байгаа шүү. За яаж байгаа вэ? За сая хаалганы хоох дуурайд мэдэрлээ. За тэгээ юу ярьчлаа? За синглчүүд ерөнхийд нь бол сингл статустай бүх хүнд бол зориулсан. Гэхдээ голцоо бокслэж одоо саяхан сингл статустай болсон хүмүүс зориулсан байх магадлал өндөр байна гэж бол би бол харж байна. За Ace of Cups гарсан нь бол та бүхэн саяхан хосоосоо салахгүй шалтгаан нь бол одоо юу гэдгийг хитрхи их өөрийн үн цэн гэдэг зүйлээ мартсан, хитрхи их одоо өгсөн гэсэн үг. Маш их юм хайрыг өгсөн, сэтгэлийг өгсөн ийм зүйл тохиолдсон. Түүнээсээ болж одоо юу гэдгийг бас нэг юм хичээлтэй амьдралын хичээл сорилыг ингэж давж байгаа. Тэгэхээр энэ маань бол эргээд нөгөө утгаараа юу гэж байгаа юм гэхээр сэтгэл гаргаж болно. Гэхдээ хэмжээ хязгаартай. Сэтгэл хин нэгэнд гарахгүй гэдэг сонголт хийвэл бас хэмжээ хязгаартай. Огт гарахгүй байж болохгүй. Сэтгэл гаргаад хин нэгийг хайрлаа гэхэд өөрийгөө золиосолж хайрлаж болохгүй гэдэг ийм мессежүүдийг бол бас хүргэж байна. Тэгээд юм гонигтай, өвдөлттэй, тий блоктай ийм байгаад байна. За surrender хүзэр гарсан, death хүзэр гарсан гэдэг маань ерөөхдөө бол та бүхэн маань яг энэ сэтгэл зүйн асуудлаас болоод юу гэдэг ямар нэгэн зүйл тийм хамааралтай болоод байна. Саяхан ингээс салсан тий өвдөлт авсан байж болно. Гэхдээ түүнийг тэр өвдөлтөө арай буруу аргаар дарахад байгаад гэж магадгүй. Магадгүй одоо юу гэдгийг хор зуршил ч юм уу буруу зуршилтай болох маш их хэмжээгээр гинт их идэх ч юм уу тий эсвэл бүр хоол нь хоолоогоор дахгүй ингээд хоолоо сойгоод ингээд маш хэмжээгээр туулж байгаа ч юм уу тий гих мэтлээ ингээд буруу зуршил бий болоод байна шүүн дээрээ бас анхаараарай. Тэгээд surrender хүзэр гарсан нь та бүхэнд бас нэг мессеж ирсэн байна. За энэ дээр бол альва ингээд шинэ бэлэг тий шинэ шатанд аливаа зүйл гарахын тулд танд шинэ бэлэг, шинэ хаалга нэгдэхийн тулд өмнөх хаалга заавал хаагддаг. Танд хэрэгтэй хэрэггүй бүх зүйлүүд бол танаас заавал явдаг. Тэгжиж таны сав хоосон болоод дараагийн гайхалтай үйл явдлууд, гайхалтай адал явдлууд, гайхалтай бэлгүүд ирдэг шүү. Тэгвэл тийм их процесс гэж ойлгоорой. Тэрнээс шууд ингээл таны амьдрал дуусаад бүх юм дуусаад оронгороо ирж байгаа зүйл огтосоо бишээ. Тэгээд бас нэг мессеж нь болохоор энэ зүйл бол одоо таныг орхиж явсан эсвэл танаас салсан хэн нэгний буруу огт биш. Энэ зүйл бол эргээд өгүүлүүгээ өнгөх. Миний юуныг далдаа байсан. Би юунаас одоо суралцах уу тий? Би өөрийгөө хэрхэн яаж хайрлах уу? Өөрийгөө хайрлах гэж юу байдгийг бэ? Гэх мэтчлэн өөрлөгөө илүү өнгөж өөртөөгөө ажиллаж өөрийн үн цэнийг дахин тодорхойлж ийж тодорхойлох тий дээрээс нь тань дээр илүү сайн хүн, илүү гайхалтай хайр, илүү twin flame, soulmate-ийн тий karmic relationship биш юм soulmate-ийн харилцаа ийм гоё зүйлийг авчрахын тулд ийм зүйл тохиолдсон шүү гэдэгт итгээрэй гэдэг ийм мессеж утгууд бол явж байна. За тэгвэл хостой хүмүүсийн манд хувьд бол за time хүзэр гарсан Queen of Cups Miss хүзрүүд гарсан байна. За тэгэхээр хостой хүмүүсийн манд хувьд бол завчлаг явж байна. Sorry. За
Өстэй хүмүүсийн маань хувьд болохоор 2025 оны сүүлийн хагас жил болохоор харьцангуй маш гоё романтик байх юм байна. Илүү зөөлөн, инэрэнгүү, бие биенийг ойлгосон, тэгээ илүү уян хатан харилцаатай, маш юм романс үүсгэсэн, романтик байсан, илүү аз жаргалтай, сайхан сэтгэлтэй, хүндлэлтэй тий ийм гоё гэгээлэг тийм зөөлөн ийм энергитэй байх нэ. Баяр хүргэе. Тэгээд сүүлийн үед болохоор юм 100% маш сайн сайжраад байна. Яг юм уншлагаа үзэж байгаа хосын аль нэг гэсэн үг. Уншлагаа үзэж байгаа хүмүүс ихэвчлэн байж болно. 100% маш өндөр байна. Тэгээд 100% зүүдээр дамжиж ийм хорвоо ертөнцөөс та бүхний сахиусуудаас харсан даасан тэнгэрүүдээс нь маш юм тэмдгүүдийг дохиог маш их өгөөд байна. Тэрийг та хэд маань гэхдээ одоо ойлгохгүй, олж харахгүй, зүүдээ манахгүй, мансан зүүдээ мартчихдаг ч юм уу эсвэл тэмдэглэдэггүй те жоохон анзаарахгүй, хайхахгүй байгаа даа энэ дээр бас анхаараарай. Энэ дээр бас ингээд хэрэгтэй тэний аль нэг амьдралын одоо талбарын одоо мэдээлэл дохиог бас өгөөд байна шүү гэдгийг бас цуг дамжуулж байна. Тэгэхээр манайхан зүүдэнд юу орж ирж байна? Ямар үйл явдал болж байна? Зүүдэнд шувуу харагдаж байгаа юм уу? Сар харагдаж байгаа юм уу? Тий? Матгүй өндөг зүтлээд байгаа юм уу? Яаж байгаа юм? Тэр бүхнийгээ бас маш сайн зүүдээ манаад тэр дохиог хүлээж авч тэр дохиог өөрийн зүүн совин мэдрэмжтэй суурлаж бас тайлж ойлгохыг хичээгээрэй гэдэг ямиг хэлээд өгөөч гэж сахиусууд нь бас хэлүүлж байгаа юм байна шүү. Тэгээд цаг хугацаа гэдэг зүйл хугацааны оролт гарсан байна. Тэгэхээр та хитрхи их одоо юу гэдгийг хичээж ийн дамаа хайрын харилцаан дээр тий хит их хичээгээд хит их ингэж одоо юу гэдгийг хичээл зүтгэл маш их гаргаад байна. Мэдээж хичээл зүтгэл гарах нь зөв. Гэхдээ бас хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Аливаа зүйлийн бүхий л нөгөө тэнцвэр гэдэг зүйлийг хадгалах хэрэгтэй. Тэгэхээр одоо бол юм жаахан цаг хугацаа өг магадгүй ингээд сүүлийн үед та хоёр бас ингээд маргалцсан ч юм уу түр хугацаагаар салцсан ч юм уу иймэрхүү зүйл байгаа бол 25 оныхоо сүүлийн энэ хагас жилдээ бол буцаад нийлэх боломжтой байна. Тийм учраас ямар нэгэн асуудал тулгарсан хосууд төр хол байгаа ч юм уу тий иймэрхүү зүйлс байгаа бол энэ дээрээ цаг хугацааг итгээд цаг хугацаанд найдаа цаг хугацаа өгчөө өөрөө оролцоод хичээгээд ингээд ах шаардлагагүй гэдэг ийм зүйлийг хүргэж байна. Тэгээд сахиусаасаа ирж байгаа тэр дохио энэ тэмдгүүдийг бол та хэд маань нэг анзаараач. Тэгээд синглчүүдийн маань хувьд 25 оны яг сүүлийн хагас жилдээ болохоор ерөөсөө өөрийгөө харьлах үнцнийг дахин тодорхойлох ийм хугацаа байна шүү. Тэгээд илүү хүчтэй тий илүү гоё зүйлсийнхээ хаалга үүдийг ингээд нээхэд ийм бэлтгэл шат байна шүү гэдгийг илэрхийлж байна. За дараагийн талбар бол мөнгө санхүү эрүүл мэндийн талбар байгаа. За энэ дээр болохоор мэдээж тар озруулсан хоёрыг мудраа озруулсан хоёрыг гаргасан. Тэгэхээр маш их юм шар өнгө ингээд нэлээд давмгаалж байна. За өндөг өөрөө за яг шаргал тий доторх нь бас юм шар. Тэгэхээр та бүхэн маань бол одоо юу гэдгийг эрүүл мэнд дээр бол шар өнгө гэхээр одоо юу гэдгийг наран сүлжээг бүрдэх гэсэн үг. Тэгэхээр ходоод 5 цул эрхтнүүд илэг, цүс, ходоо, дуушиг одоо бүдүүн нарийн дизүүд тэр орчмон дээр нэлээд сайн анхаараарай. Зөв хооллолоор амьдралын зөв хэмнэлтэд байгаарай. Одоо ходоод бол хогийн сав биш шүү гэдэг ийм мессежийг өнгөөр бас дамжуулж хэлж гинүү да гэж би бас харж байна. За мөнгө санхүү дээр бол энэ 25 оны сүүлийн хагас жилдээ бол илүү одоо юу гэдгийг одоо байгаагаас илүү хүчтэй, илүү эрэмгий зоригтой тий. Тэгээд илүү өөртөө итгэлтэйгээр эрсдэл гэдэг зүйлээс нэг их битээ хаагаарай. Мэдээж одоо тодорхой зүйл болгонд эрсдэл байдаг. Эрсдлээ даах хэмжээний одоо төлөлтийг гаргаж, зоригийг гаргаж, энергийг гаргаж ийж тэрнээс илүү зүйлээ олж авдаг. Тийм учраас эрсдэл байхгүй тий ямар ч риск байхгүй бүх юм ингээл нэг гоё ногоон гэрлээр явж байгаа зүгээр байж байгаа зүгээр сууж байгаа ямар нэгэн зүйл оронд нь төлөхгүй төлбөргүйгээр ингэж юм аавна юмтай болно гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой нэг юм рискийг ингэж өөртөө аваад тий тэр рискийнхаа хариуцлагыг ч гэсэн өөр хэмжээний сэтгэл зүйтэй, энергитэй, хүчтэй тийм байж ингэж цаашаа явж чадсан шүү. Тийм учраас ямар нэгэн айдас, эргэлзээ, эрсдэл гэдэг зүйлд битгий хүлэгдээрээ, тэдгээр зүйл битгий хит автаарэ, тий? Илүү ингэж эерэг байж, асын хараагаа илүү хол тавьж, түүндээ ингэж итгэж, тий? Миний ингэж бодож байгаа хүсэл мөрөөдөл хизээний цагт угаасаа биелнэ гэдэгтээ итгээрээ. Тэгээд өөрийгөө бас тэр итгэл үнэмшил тэр эерэг зүйлээ эерэг хандлагаас хамгаалж тий хадгалж ингэж цааш алхаарай. Тэрнээс биш ингээд миний бодоод байгаа тэр хүсэл мөрөөдөл зорилгодоо би хүрэх болов яах бол гэд эргэлзээд тий тэр зүйлд хүрэх юм бол би заавал тийм зүйлээ алдах болов эсвэл энэ хоёр зүйлийн сонгоход би заавал нэг зүйлээ золиосон дүгнэ гэдэг ч юм ингээд болохгүй бүхий л сүрэг юм бүхий л айдас эргэлзээ эрсдэл ийм бүх зүйлийг бодоод байгаа та бүхний маань ерөөсөө гол блок байгаа даа. Тэгэхээр энэ бүхнийхээ яг эсрэгээр илүү шийдэмгий, илүү эрэмгий зоригтой тэгээд ерөөсөө пам гэж нөгөө байлдаал явдаг юм дайчин залуу байдаг шүү дээ тий яг тэр шиг ингээд цаашаа яваарэ.
Тэгээд бас илүү эрэг байгаарай. Тэгэх юм бол нөгөө ашиг орлого гэдэг зүйл их сайжрахаар байна. Цалин ус сайжрахаар байна. Илүү амбицтай байгаарай. Юу ихлүүлсэн түүнийгээ бас заавал дуусгаарай. Нилээн юм төвчээртэй байгаарай. Бас тухайн зүйлдээ тууштай байгаарай. Нэг хоёр оролдож үзчихэл за болохгүй мэн гэж яваад ивэл таны санхүүгийн хэмжээ яг л энэ чигээрээ л байх болно. Тийм болохоор 3 дахь нь оролт 3 дээрээ болохгүй 4 удаа оролт. Ерөнхийдөө бол нилээн тууштай байгаарай. Хичээгээрээ тэгээд одоо та бүхэн маань юу ихлүүлсэн бэ? Түүнийгээ заавал эцсийн нүзэж, арын нүзэж дуусгаарай гэдэг юм мессежийг өгч ин тэгвэл танд үр шимээ ашгаа хүртнэ гэдэг юм мессежийг хүргэж шүү. За тэгээд бас боломж байна. Та ингээд энэ одоо тийм Neuropenicus шиг энэ залуу шиг тийм хүчтэй зоригтойгоор тэгээ бас юм тууштайгаар мохохгүйгээр ингээ явах юм бол энэ залуу энэ хоёр руу явж штэ. Юу руу явж ийн гэхээр өөрчлөлт ирнэ. Одоо байгаа нөхцөл байдлын өөрчлөлт ирнэ. Илүү сайн л чиглэн сайн өөрчлөлт болно. Дээрээс нь боломж танд ирнэ гэдэг ийм мессежийг бол бас цуг хүргэж байна. Тэгэхээр манайхан бол боломжоо бас атгаж авахын тулд боломжийг бас ингээд харахгүй өнгөрөөхгүй байхын тулд энэ мудраагаа бас хийгээрэй, энэ мудраа бас сайн хийгээд ивэл энергийн төвшөнд таныг хаана ямар боломж байгааг олж харах тэрхүү мэлминүүдийг танд бас нээж өгөх юм шүү. Дээрээс нь өөрчлөлт бас ирж байна. Тэрхүү одоо байгаа байдал статус хандлага тий энэ зүйлээ илүү эрэг болгоё, илүү эрэг өөрчлөлт оруулъя гэж бодож байгаа бол бас энэ өөрчлөлтийнхөө мудраг бас хийгээрэй. Эрүүл мэндийн хувьд бол тарих толгой ерөөсөө ингэж энэ өөрөө тархины эргэтэн системийн бас уушигны одоо үйл ажиллагааг сайжруулдаг юм мудраг байхгүй юу. Тэгээд энэ фул үзэр маань бас доош харж ин гэхээр та бүхэн маань ерөөсөө толгой өвдөх тий суц тархины судас нарийсах за тэгээд толгойтой холбоотой сонсгол орж болно, нүд орж болно, тий хамар ам болж болно, чих орж болно. Тэгээд тэр чигээрээ тарих орж болно шүү. За тархитлагын эргэтэн систем дээрээ тэгээд уушгин дээр анхаараарай. Эдгээр зүйл дээр бас өөрчлөлт ороод ямар нэгэн зовир илрээд бол тоохгүй явж болохгүй шүү гэдэг мессежийг бас давхар хүргэж байна. За тэгвэл дараагийн талбар нь болохоор хүн хоорондын харилцаа гэж чинь. За хүн хоорондын харилцаан дээр энэ усруу гарсан байгаа. За live life to the fullest. Тэгээд abundance-ийн үзэг буюу Queen of Pentacles тэгээд discernment үзрүүд бол доош харж бусан. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр яг нэг сануулга нь болохоор аливаа зүйлийг боддоор үнэлж чадахгүй байна. Хитрхи юм сэтгэл хөөрөлт автаж хүмүүсийг дүүнэж хүмүүстэй нөхөрлөөд байна. Хүмүүсийг одоо анхнаас нь хараас аливаа зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Хүн харагдаж байгаа шиг бас байдаггүй шүү. Тэ таны ингээ үзэн ядаад байгаа гомдоод байгаа уурлаад байгаа харахаас дургу үрээд байгаа хүн чинь харин ч сайн хүн байхыг үгүйсэхгүй шүү. Тэ та хин нэгэнтэй таарамж муутай байгаа бол тэр хүний сайн талуудыг нэг хараад үзээрэй. Тэр хүний одоо танд заагаад өгөх тэ хэлээд өгөх тийм талууд юу байна? Тэрийг нь бас юу яарэ хараарай. Тэгээд илүү ингээд эргээр илүү сайнаар бас тэр хүнийг харвал арай өөр болох юм шүү гэдэг ч юм уу тий. Тэгэхээр магадгүй энэ бол сүүлийн үед тантай ингээд нэг л таарамжгүй байгаа, тантай нэг зөрчилчгүй байгаа, өөр юу гэх юм муудалцж байгаа ийм хүнтэй холбоотой мессеж бас цуг ирж байгаа баг гэж бодож байна. Дээрээс нь Queen of Pentacles гарснаар бол танд нэлийн одоо өндөр албан тушаалтай юм эмгтэй энерги өндөртэй эсвэл шууд утгаараа эмгтэй хүн байж болно. Энэ хүн бас таны ийм хүнтэй та одоо танилцах ч юм уу тий. Тэр хүн бас тодорхой хэмжээгээр яг энэ мөнгө санхүү дээр бол нэлийн боломжийг танд гаргаж өгөх тий боломжийн одоо түлхүүрийг өгөх танд туслах ийм магадaltaй байна шүү. Тэгэхээр энэ дээр бас анхаарал тавьчаарай. Тэгээд энэ амьдрал гэдэг зүйлдээ бол ерөөс өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд энэ амьдралтай бол илүү оролцоо сайтай, илүү идэвхтэй, зүтгэлтэй, тэгээд илүү ийм сэтгэл ханамж өндөртэй фул буюу одоо бүрэн дүүрэн байдлаар хандаж, бүрэн дүүрэн байдлаар мэдрээ амьдралыг тий амьдралыг сайн тайнж муу таньж хамтд нь бид ерөөсөө нэг ширхэг юм үлдээхгүйгээр амьдралд юу байдгүй дөрөв улирал байдаг, халуун гүтэн байдаг, тий хэцүү амархан байдаг, сайхан муухай байдаг, энийг хуйлах байдаг. Тэр бүгднгийн бүрэн дүүрэнгээр нь амьдралыг мэдрээ. Тэгээд ирэхээр одоо юу гэдгийг аливаа зүйлийн үн цэн гэдэг зүйлийг ойлгоод ирнэ. Тэгээд одоо нэгсний гомдол тэгтэй зөвхөн өөрлөгөө өнгийгөө тохирогчийн сэтгэл зүйтэй байна. Гомдон хөрцөн мэтэр тий би л ингээд надад л амьдрал ингэж хандж байна. Хүмүүс л ингээд байна гэдэг иймэрхүү зүйлийг бол иймэрхүү бодол санаанаас өөрийгөө ангижуулах одоо бүрэн боломжтой гэдэг юм эсрэгтэй гайхалтай инспирэшн бол бас байна. За би сая нэг юм олж харлаа. Энэ гурван бүзрүүгийн доороо тавьж хаад тэгээ яриад байсан. Тэгээ та хэдүүд бас фокуслэгдэж харагдаагүй байна. Тэгэхээр миний өмнөх бичлэгүүд маань энэ дөрвөн хүзэр байсан. Энэ дөрвөн маань бас гарсан болов уу гэдэгт нэлээ эргэлцчихлээ. За миний яриаг минь сайн сонсоод тэгээд нөгөө энэний өмнө гарсан үзрүүд энэ дөрвөн хүзэр байсан шүү. За тэгээ энэ бичлэг нэлээ удаан явсан учраас би яхиж хэмээргүй байна.
нэгэнт одоо ингээд явц учраас ингээд явуулчих. Миний бас нэгдүгээр группийн маань юу болсон бол ямар ч тач одоо энэс хойш бас анхаарахгүй бол миний камер зөвхөн энэ хэсгэнд орсон байгаа юм байна шүү. За дараагийн талбар бол за ерөнхийдөө амьдралын бүх талбарууд бол туссан юм байна. Тэгээ хамгийн сүүлд нь бол зөвлөгөө өгч чинь. За өндөг тийм зөвлөгөөр орж байгаа. Тэгээд self care үзрээс meditate буюу бясалгал хийгээрэй. Бясалгал маш сайн туслахны шүү манайхаа. Тэгэхээр адаглаад 1 минутын бясалгал, 3 минутын бясалгал, 5 минутын бясалгал гэдээ ахиулаад ингээ явж болно. Бясалгал энэ оны одоо сүүлийн хагас жилд бол та бүхэнд маш сайн туслахны шүү. Дээрээс нь өндөг бол өөрөө за өндөг бол шууд утгаараа бас ингэж байгаа. Та бүхэн маань сүүлийн хагас жилд шинэ хүүхэдтэй болох тий жирэмсэн болох ийм зүйлүүд тохиолдож болно. Дээрээс нь өндөг гэдэг зүйл бол бүх зүйлийн эхлэл байдаг. Юм бүхний одоо шинэ эхлэл, шинэ төрөлтэй байдаг. Тийм учраас та бүхэн маань яалчгүй трансформашн буюу шинжилгээний яг өмнөх үе дээр бол ирсэн байна. Тэгээд шинэ өөрчлөлт, шинэ чиглэл рүү ингээд дараагийн амьдралын цикл рүү явхад бол одоо бүрэн боловсрогдсон, бүрэн боломжтой болсон юм нээлттэй байна шүү. Тэгэхээр айхгүйгээр те айцгүйгээр хитрхи комфорт зондоо байхгүйгээр хаалга тань ингээд дараагийн амьдралын циклийг хаалгараас онгорхой байна гэж төсөлж тэр хаалга руу та өөрөө алхахад байна. Тэгэхээр айгаад байлгүй эргэлзээд байлгүйгээр зүгээр л динийн сэтгэлээр тэр хаалга руу алхаад орчгоо гэдэг ийм мессежийг бол бас өгч байна. За ингээд 2 дугаар группийнхний маань уншлага нээлттэй урлагуугаар өндөрлөлөө. Тэгээд бүгдээрээ таарсан, таалагдсан бол бас өндөр мэдрэмж танд төрсэн бол нэмэлтээр уулзцгаая. Тэгээд нэмэлтийг бол санал болгож чинь. За нэмэлт дээр бол энэ 25 оны сүүлийн хагас жилдээ яг анхаарах зүйлс юу юм бэ? Дээрээс нь танд ирж байгаа боломж ямар боломжууд ирж байна? Мөн тэрхүү ирж байгаа боломжийг хэрхэн атгаж авах вэ? За тэгээд та бүхнийг нэгэн бодсон зүйл нь yes or no гэж хариулж өгөөд хамгийн сүүлд нь болохоор timing oracle-аас бол та бүхнийхээ бас бодож байгаа үйлс хэрэгтэн хизээ бүтэх боломжтой гэсэн цаг хугацааг татаж өгөө. Тэгээд сонирхож байгаа бол нэмэлтээр уулзъя. Тэгээд энэ хүртэл цаг зав гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Баяртай. 3 дугаар группийн маань урьдчилалтаа 5 дахь морилно та бүхний маань нээлттэй уншлага эхлэхэд бэлэн болсон байна. Мэдээж 2025 оны яг сүүлийн хагас жилд төлөв байдал болон энергийн хувьд амьдралын бүхэл талбарууд дээр ямар төлөвтэй байна гэдгийг харж өгөхөд бэлэн болсон байна. За яг одоогийн энергийн хувьд бол энергийн шалгалт хий. Та бүхэн маань яг сүүлийн үед хормон хийсэн байж болно. Хостой болсон байж болно. Сүү тавьсан байж болно. Шашны болон боловсролын салбарт ажилладаг хүмүүс маань сонгосон бол одоо зөв группээ сонгосон байна гэж ойлгож болно. Тэгээд болцоо бас үхрийн ордууд харагдаж байна. Газар элементтэй ордууд гэсэн үг. За ийм хүмүүс маань бол зөв группээ сонгожээ гэж ойлгож байна. Тэгээ сүүлийн үед бол бас санхүүгийн нэлийн алдагдлалд орсон, санхүүгийн бэрхшээлд орсон тийм ийм байж болно. Нэлийн одоо аливаа зүйл тийм шаналсан, хохирогч болсон тийм ийм мэдрэмжтэй байгаа бол бас зөв группээ сонгожээ. Дээрээс нь грандинг хүзэр маань доош харж буусан. Тэгэхээр нэг талаараа маш их юм төсөөлөлт автсан хитрхи юм газардуулгагүй хит их одоо бодлороо төсөөллөөрөө альва зүйлд хандж байгаа ийм төрлийн хүмүүс байвал эсвэл ингэж хандж байгаа хандлагаа сүүлийн үед таниад байгаа тийм бодит байдлыг юусэн харахгүй байгаа хитрхи юм хис өр сэтгэлгээгээр хандж байгаа ийм асуудлууд тулгарч байгаа үүнийгээ бас ойлгоод хараад тийм таньж байгаа бол бас зөв группээ сонгосон байх шүү гэж бодоорой. Дээрээс нь unlimited possibilities буюу хязгааргүй боломжуудыг хүзэр маань доош харж болсон байна. Тэгэхээр сүүлийн үед таад манаас олон боломжуудыг өнгөрөөч гэсэн тий олон боломжуудыг хатгах чадаагүй, барьж авч чадаагүй түүндээ жаахан харамсаж байгаа иймэрхүү бас мэдрэмжтэй байгаа бол бас зөв группээ сонгожээ гэж ойлгож болно. За тэгвэл хамгийн ихний талбар бол ажил карьер ямар байх вэ гэдэг талбар дээр хүзрүүд нь гарсан байгаа. Two of Cups болон Page of Wands guidance үзэр education үзэр доош харж байгаа. Joy үзэр маань дээш харж байна. Тэгэхээр 25 оны сүүлийн хагастай та бүхэн маань яг ажил карьерийн төвшөнд бол ийм гайхалтай баг хамт олноо бүрдүүлж чадах юм байна. Гайхалтай хамтрагчаа олж чадах юм байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүс гайхалтай түншээ олж чадах юм байна тий. Албан байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол өөрийн яг одоо жинхэнэ хамтрагч, жинхэнэ одоо анд найз нөхөд түнш багийн хамт олон гэх мэтлэн тий өөрийнхөө юм сүулмэйд болох хэмжээний гайхалтай юм хамтрагчаа бол олж харагдаж байна. Энэ хүнтэйгээ ихийг бүтээх тий танд туслах, таныг дэмжих ийм хүний бол яалтчгүй олж байгаа харагдаж байна. Энэ хүн бол одоо заавал хайр дурлалын хүрээнд биш таны бас сүулмэйд байж болно. За нөгөө талаараа бол бас ажлын орчноос гэрлэх санал авах тий сүү тавих, үерхэх санал авах тий иймэрхүү саналуудыг авч болно. Магадгүй таны одоо ажлын орчинд харилцаж байгаа хүн байгаа бол тэр хүнээсээ санал авна. Та хоёр магадгүй гэрлэгч байж болно тийм ээ. За ийм үйл явдал болоход байна. Дараагийнх нь болохоор
Пиж онц манд бас дээш гарч ирсэн. Тэгэхээр энэ ажлын талбар, карьерийн талбар дээр за хичээл ном сургуулийн тал дээр ч тэр оюутан сурагчдын хувьд ч гэсэн маш гайхалтай эерэг мэдээнүүдийг сонсгоно, сайн сайхан мэдээнүүдийг сонсгоно, захидал хүлээж авах нь, захидлын хариу хүлээж авах нь, утасны дуудлага хүлээж авах нь, дамаа нөгөө apply хийж гисэн, виза мэдүүлчих гисэн тий эсвэл сургууль руу apply хийгээд хариугаа хүлээж байгаа хүмүүс байж болно. Эсвэл одоо ажлын орчинд бол бас тий гадраа төтөшрөө явах гад ингээд CV-гээ өгч гисэн Монголд ч байсан болно. CV-гээ ингээд өгч гисэн хариугаа хүлээж байгаа хүмүүс байж болно. Тэр бүхэн маань эерэг хариу авах нь тэр бүх одоо хүлээлттэй байгаа ажлын карьертэй холбоотой хүлээлт хичээл ном сургалттай холбоотой нэг хүлээлгийн төвшөнд байгаа хүмүүс бүгд хариугаа авах нь шүү. За тэгээ нэлийн юм идэвхтэй байж чадах нь ер нь бол юм хөнгөн эерэг байж чадах нь маш их юм ирчүүж харагдаж байна. Маш гайхалтай гэгээлэг олон одоо шинэлэг санаануудыг харагдаж байна. Нэлийн идэвхтэй байж чадж байна. Ирчүүжтэй байж чадгаар байна. Гайхалтай төлөвлөгөөнүүдийг шинэ санаануудыг гаргаж түүнийг хэрэгжүүлж тэ амжилтанд хүрж юм бүтээлч байхаар одоо он цагууд бол та бүхнийг хүлээж байгаа юм байна. За guidance үзэр маань бас гарч ирсэн. Тэгэхээр та бүхний маань сахиусуудаас юу гэж дамжуулж байгаа бэ гэхээр за сахиусууд нь та эдийг чиглүүлж байгаа шүү. Ямар ч тааш та бүхний маань одоо бодож байгаа бодвол төлөвлөж байгаа төлөвлөгөө, зорж байгаа зорилго, явж байгаа замнал тий ямар ажлын байранд одоо ажиллаж байгаа ямар карьер чиглэлээр салбар чиглэлд ажиллаж байгаа энэ бүхэн чи ерөөхдөө бол зөв шүү. Ингээд сахиусаас нь бол одоо чиглэл өгч тэр чиглэл рүү таныг явуулж байгаа учраас сахиусандаа итгээд ерөөхдөө бол энэ зам бол хамгийн зөв зам гэж ойлгоод энэ замаасаа буцахгүйгээр няцахгүйгээр ухрахгүйгээр ингээд яваарэ гэдэг ийм мессежийг бол өгч байна. Тэгээд бурханлаг гайхалтай сахиусан тэнгэрүүд бол таныг байнгын чиглүүлж байгаа таны одоо юу гэдгийг ерөөхдөө болохоор энэ амьдралын яг гол зорилго руу чи яг таныг чиглүүлж чадж байгаа учраас нэг ийм битгий эргэлзээрээ битгий ийм эмзэглээрээ битгий айгаарэ гэдэг иймэрхүү мессежүүд бол өгч байна. Education үзэр маань бол юу яаж чинь доошоо харж буусан байна. Тэгэхээр энэ боловсралтай холбоотой магадгүй одоо ажлын байран дээр карьер авах гэдэг ч юм уу те эсвэл арай өөр чиглэл рүү сурах гад ч юм уу өөр чиглэл рүү ажиллах гад бодоод байгаа төлөвлөд байгаа хүмүүс байж болно. За энэ хүмүүс дээр маань бол нэг тулгарч байгаа зүйл нь яг нөгөө мэрэгжлийн бус гэдэг ч юм уу мэрэгчлэн чиглэл нь таарахгүй байна гэдэг иймэрхүү асуудлууд үүсэх магадaltaй учраас та бүхэн маань боломжтой бол тэр бодож байгаа төлөвлөж байгаа тэр зүйлдээ мэрэгжилдээ ерөөхдөө сураарай. Сурах гад бодож байгаа сурахгүй яах вэ? Эсвэл дараа болох уу орчих уу гэдэг яг ийм эргэлзээтэй байгаа хүмүүс маань бол боловсролынхаа мэрэгжлийнхаа одоо тэр төвшинг бол ахиулгыг бол санал болгож байна. Яг гэвэл одоо таны бодож байгаа тэр зорилго бодол тэрхүү одоо амжилттай карьер тэр юмд чинь таны яг мэдлэг боловсрол нэг жаахан дутаад байна гэсэн үг. Чиглэл нь яг биш байж болно тий өөр мэрэгчлэр төгссөн байж болно. Эсвэл бол мэрэгчлээ ахиулах шаардлагатай хэмжээний одоо төлөвлөлттэй бодлоготой тий ингэж амьдарч байгаа зорилго болгоо тавьж ингэж явж байгаа бол та тэр одоо хэмжээний том хэмжээний зорилготой хүрэхийн тулд таны бас оюун мэдлэг, мэрэгэн ухаан, ур чадвар, туршлагаас гадна тий таны боловсролын зэрэг бас танд хэрэгтэй шүү. Тийм учраас боловсролоо ахиулах, мастер дигри сурах тий эсвэл одоо профессор, доктор болох хэмжээнд одоо шаардлагатай хэрэгцээтэй гэж үзэж байгаа бол тэр бүхнийг хийгээрэй гэдэг ийм мессежийг бол давхар хүргэж байна. Тэгээ 25 оны сүүл хагас сүүл жилдээ бол юм joy үзэр гарч ирснээр бол яг ажил карьерийн талбарт бол нэлээд өсөлттэй, дэвшилттэй сурсан тий хийсэн, бүтээсэн, амжуулсан, эрч хүчтэй, цогтог тий золбоотой бас ингээд сүүлмейтэй олцсон тий жинхэнэ нөгөө хамтрагчаа олчихсан маш их ирч хүчтэй шинэлэг санаагаар дүүрэн ийм гайхалтай ингээд дандаа эрэг үзрүүд буусан байна. Мэдээж joy үзэр хүртэл гарсан. Тэгэхээр үнэхээр их гайхалтай эрэг бөгөөд зугаатай адал явдалтай ийм гайхалтай байхны за энэ дэр бол яриад байх юм алга байна. Баяр хүргэе. За дараагийн талбар бол хайр дурлалын талбар байгаа. Тэгэхээр синглчүүдийн маань хувьд болохоор окей. За энэ хөдрүүд гарсан байна. За дөрвийн зоос маань уруу харж басан. Тэгээд Lover Story гарч ирээд Truth үзэр, Barton үзэр, Moment into Balance үзэр доош харж басан байна. Тэгэхээр манай синглчүүд маань болохоор одоо өмнөх харилцаанаас салаад ч юм уу те тусдаа гараад нэг жаахан удаагүй хүмүүс байж болно. Тэр шарханд бас анаагүй те эсвэл бүр хуучны шархуудаа одоо хүртэл идэж чадаагүй. Одоо хүртэл юм шаналсан бодгоор ингээд сэрт хийгээ те бодгоор л гомдоод яг ийм мэдрэмжтэй байгаа хүмүүс байгаад байна. Дээрээс нь хитрхи их одоо өгж байгаа хүмүүс байгаад байна. Бүхэл харилцаанд бүхий л талбарууд дээр та бүхэн маань нэгэн трама шарахыг авсан байна. Тэрнээсээ болж илүү их өөрийгөө золиослдог тий илүү их өөрийгөө зовоодог тийм одоо энергийн урсгалыг өгдөг татаад байна гэсэн үг. За энэ ойлгомжтой баг. Тэгээд
Эмоушны талаар гарч ирсэн байна. Тэгэхээр сэтгэл хөдлөл бол сэтгэл хөдлөлийнхөө тэнцвэрийг олгоны амьдралын хамгийн одоо гол утга учир гол зүйл байдаг шүү. Тэгэхээр нэгсний юу гэдгийг таны сэтгэл хөдлөлтөө хитрхи их савчаад байвал хитрхи их нэг өдөр ингээд баярлж хөрвөл нэг өдөр бүр ингээд даун болоод ямаараа бүр ингээд байхгүй болоод сэтгэл хөдлөл нэг дээшээ нэг бүр доошоо ингээд савлаад байхаар таны нөгөө алсын хараа гэдэг зүйл таны нөгөө мэрэгэн ухаан гэдэг зүйлүүд ингээд бүдгэрдэгэ булангартдгаа. Тийм учраас энэ алсын хараа гэдэг байгаа зүйлээ илүү сайн одоо тод тунгалаг болгохын тулд сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Тэнцвэрийг олж сурах хэрэгтэй. Дээрэс нь гомдлоо тайлах хэрэгтэй. Танд нэг гомдол байгаа тань тэр гомдлыг тайлах хэрэгтэй байна. Энэ бол гол түлхүүр явж байна. За тэгээд ойлгомжтой. Энэ одоо юу гэдгийг тэнцвэрийн үзэр маань доошоо хараад бууцсан байна. Тэгэхээр маш их тэнцвэргүй байгаа тань манайхан нэг өдрөл энэ араа нар сартай одод нь гисэн юм цэлмэг өдөр хахад нөгөө өдөр нь ингээл те бөө бороо мороо цаас мас орсон ийм өдөр ерөөсөө нэг ийм хоёр төлөлт ингээд нэг өдөр ингээл ийм сайхан тогтун байснаа нөгөө өдөр нь ингээл шуурал уйлал ийм орол те яг ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тэнцвэрийн үзэр маань доошоо харж буусан байна. Тэгэхээр тэнцвэр маш чухал шүү манайхаа. За ингээд яваад байдаг те. Тэгэхэд энергийн түвшинд юу болдог вэ гэхээр таны бодол санаа энерги өөрөө булангартаад ундаг шүү. Тийм учраас ингээд аль болох сэтгэл хөдлөлийнхаа тэнцвэрт ингээд орох хэрэгтэй байна гэдэг зүйлийг сануулж хэлж байна. Бас дээрэс нь энэ 25 оны сүүл хагасаар бол та бүхэнд маань юу гэдгийг сэтгэлийн тэр их юм ачаалал тэр их гомдол хамаагүй хөнгөрөх юм байна. Санаатай болон санамсаргүй имчилгээ хийлинг бол хийж чадах юм байна. Таны ингээд бодолтойгоо одоо битгэрэл гомдол тэр бүх зүйл чинь хөнгөрж байгаа юм байна. Таны ачаа хөнгөрж байгаа юм байна шүү. Энэ бол гайхалтай гоё мэдээ байна. Тэгээд та бүхэнд нэг харагдахгүй байсан нэгэн үнэн зүйл, бодит зүйл та бүхэнд энэ 25 оны сүүлд харагдах нэ. Ямар нэгэн нууц ч юм уу ил болох нь, ямар нэгэн үнэн зүйл илт болох нь, үнэн зүйлийг та олж харах нь, амьдрал дээр чинь ийм зүйл үнэн гэдэг нь ийм очиртай байсан юм байна гэдэг ч юм уу те. Ийм байдлаар үннийг эцэст нь олж харнаа. Үнэн гэж юу юм бэ гэдгийг эцэст нь одоо ойлгож авнаа гэсэн ийм мессежүүд байна. Тэгэхээр ерөөсөө нэгэсэндээ 25 оны сүүл хагас жил чинь та бүхэн маань нэг шинэ хостой шинэ учиртай өвчин гэхээсээ илүү хайр дурлалынхаа хүрээнд олж авсан тэр шархуудаа эдгэрэл авах. Хамаагүй сэтгэл тань илүү цоглог болох, илүү эерэг болох юм эмчилгээний үе байна гэж ойлгож байна. Тэгвэл хостой хүмүүсийн маань хувьд болохоор The World Wizard болон Nine Wands за Beware the Reflection-тэй Oracle card болсон байна. Тэгээд Inner Journey гарч ирсэн байна. За тэгэхээр хостой хүмүүсийн маань хувьд бол харьцангуй 25 оны сүүл маань маш их юм хүсэл эрмэлзэлтэй, тэ галтай, цогтой би биендээ маш юм хайр нь улам ундарсан, тэ илүү романтик болсон, илүү одоо юу гэдгийг эрч хүчтэй нэг идэвхтэй байх тийм үеуд ирж байна. Илүү одоо огт ойрд нэг болцоогүй болгоё, болцоонд би бинийгээ уурах тэ илүү юм ирч хүч энерги сайтай илүү ингээд дур булаам тэ магадгүй ингээд та нөхрийнхөө ч юм уу эхнэрийнхээ өмнө мэдээж гоё сайхан харагддаг. Гэхдээ яг энэ 25 оныхоос өмнө энэ хагас жилдээ бол бүр илүү дур булаам харагдаж, бүр их хайрын татах тэ бүр их романтик байх, бүр их юм юу гэдгийг жоохон сахилгагүй байх тэ бүр одоо секси байх, бүр их халуун дулаан ийм гайхалтай ийм шатаж буй ийм хайр дурлалын холбооны үзэр байна гэж ойлгож байгаа. За тэгээд The World үзэр маань дээш харж буусан байна. Тэгэхээр нэг ёсны хостой хүмүүсийн хоорондын хосын харилцааны төвшөнд дараагийн цикл ирж байна. Яг шинэ цикл ирж байна. Тэгэхээр тэр шинэ циклд нь амжилт төсөө шинэ циклтэй тавтай морилоо гэж байна. Тэгээд шууд утгаараа бол хосоороо бас энэ оны сүүлээр хамтдаа аялах энэ намар орж байгаа шүү дээ манайхаа 8 сар чи 9 сар 10 11 12 сарууд бүтэн энэ 5 сарын хугацаанд хосоороо гадагшаа явах аялах тийм иймэрхүү зүйлс бас хийх төлөвтэй харагдаж байна. Иймэрхүү зүйлс бас төлөвлөд бодож байгаа бол тохиромжтой үе байна гэж ойлгож болно. Төлөвлөж бодож байгаа яах болоо гэж бодож байгаа бүтэмжтэй байна гэж ойлгож болно. Inner Journey буюу дотоод аяллыг нэлээд эхлүүл хээр харагдаж байна. За мэдээж ингээд өдөр болгон аз жаргалтай халуун тийм амар хорны секси ингээд гал халуун юм байгаад байхгүй шүү дээ. Дунд нь яг ямар хөө энерги дамуулгыг гэхээр нэг жоохон эмо энерги орж ирэх. Тэр эмо энерги нь юу вэ гэхээр магадгүй таны хосыгоо харж байгаа хараа өнцөг гэсэн үг. Таны хосыгоо харж байгаа өнцөг болон хостой хүлээлт тавьж байгаа тэрхүү хүлээлтийг хэтэрхий өндөр битгий тавиарай. Яагаад гэвэл дээрэс нь одоо тухайн хүнийг сайн нуутай нь хамтд нь хайрлаарай. Ямар нэгэн дутагдaltaй тал харагдаад, өөсөв харагдаад унууд тэр нь сүнслэг ухаандаа таны reflection буюу таны тусгал байдаг шүү. Тийм учраас өөрийнхөө сүдрийг хосоос олж хараарэ гэдэг
ийм одоо нэлийн том мессеж орж ирж байна. За тэгээд энтэй холбоотой бас тий тусгаалын сүүдэр талаа олж харах хосоосоо өөрийнхөө хосоосоо та өөрийнхөө сүүдэр талыг олж харах иймэрхүү зүйлс болно. Энэ бол таны дотоод аял руу таныг бас татаж байна гэж ойлгож болно. За ойлгомжтой ярьсан байх гэж найдаж байна. За дараагийн ах нь болохоор мөн санхүү эрүүл мэнд гэсэн талбар дээр за гарсан зэрэг маань байна. За тэгээ Emperor хүзэр гарч ирсэн. Нэмийн аяг маань гарч ирсэн stability commitment гэсэн үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр за мөнгө санхүү дээр бол ерөнхийдөө бол тогтвортой байна. Одоо нэг их одоо юу гэх юм алдагдал энэ төр гэхээсээ илүү тогтвортой байна гэж ойлгож болно. Яг бол Emperor хүзэр түлхүү гарч ирсэн. Тэгэхээр манай массын төвшөнд бол та хэд маань нэлээд мөнгө санхүүгийн хувьд бол нэг тийм дутагдалд орохгүй, алдагдалд орохгүй тий. Ер нь бол мөнгө санхүү дээрээ маш балансыг барьж чадсан, нэлээд зарчимж хандсан тий. Илүү одоо хэрэгтэй хэрэггүй зүйл мөнгөө өрөхгүй, яг л зөв хөрөнгө оруулалт хийж, зөв мөнгөө зарцуулж тий. Хадгалгын хэдэн үеийг хадгалтын хадгалж, хэдэн үеийг нь одоо өгч тий. Ерөөхдөө бол нэлээд юм санхүүгийн менежмент сайтай. Санхүүгээ маш гоё цэвэр авч явж чадах юм байна гэж харагдаж байна. За тэгээд энэ нөгөө талдаа болохоор 8 аяг маань доошоогоо харж ингээд буусан байгаа. Тэгэхээр энэ маань болохоор за Emperor хүзэр бол өөрөө гол энергийг харуулж байгаа боловч 8 аяг маань таны энэ гол одоо их дайггүй байгаа юм шиг энергийн ард нуугдж байгаа нууц энерги гэж ойлгож болно. Тэгэхээр одоо нэг ясны юу гэдгийг бүх зүйл ингээд санхүүгийн хувьд бол бүх зүйл ингээд болоод идэг тий. За ингээд орлого орж ирлээ хуваарлаад тий. За хоол ундандаа тэр одоо сөөхтөө тэдийг одоо юу гэдгийг за зээлэндээ тэдийг хийчээ, хадгаламждаа тэдийг хийчээ гэд бүх зүйл ингээд окей менежмент сайтай тий. Зарчмын үед зөв явж байгаа хэрний одоо сэтгэл зүйн хувьд нэг жаахан хангалуун биш гэх юм уу тий. Сэтгэл ханамжтай биш. Сэтгэл зүйн хувьд болохоор нэг жаахан дутууч юм шиг тий. Жаахан тийм сэтгэл ханамжтай лав биш одоо тиймэрхүү мэдрэмжтэй байхаар харагдаж байна. Энэ бол нэг санаа зовх зүйл биш юм байна. Окей. Тэгээд ажил карьер нэлийн дайггүй гарсан учраас та хэд маань одоо энэ анхны нэг алдагдалд орсон тий санхүүгийн бэрхшээлтэйгээ энэ зүйлүүдийн ард нь бол гарах бүрэн боломжтой. За тэгэх одоо тэр хугацаа чинь яваад тарах байхаа хугацаанд явдал. За stability болон commitment хүзрүүд гарч ирсэн. Тэгэхээр манайхан маань болохоор яг эрүүл мэндийн хувьд гэвэл даран сүлжээ хүрт орчим гэхээр ходоод гэдэс 5 цул эргэтнүүд за нөгөө зүс, нойр булчирхай, элэг тий зүрх тэгээд ходоод гэвчлээ. Тэгээд нарийн бүдүүн биц ч орж ийн. Тэгээд тэрнээс доош л бас болно. Яа тэгвэл ийм улаан өнгөний хөдрүүд их гарч ирж байна. Улаан олбор шарууд гарч ирж байна тий. Тэгэхээр ерөөсөө яг ходоодноос цээж ороод цээжнээс доошх бүх эд эрхтэндээ ерөнхийдөө анхаараарай. Тэр эд эрхтэн системүүд дээр ямар нэгэн өөрчлөлт, зовиор, шинж тэмдгүүд илэрсэн бол тэрэн дээр одоо тоохгүй орхиж болохгүй шүү гэдэг зүйл байна. Тэгээд нэмэлтээр болохоор окей, энэ мудраа болохоор бас нөгөө нүдний харааг сайжруулдаг мудраа байгаа тийм. Тэгэхээр нүдний хараа сүүлийн үед муудсан хүмүүс байвал энэ мудраагаа ашиглаад бас хараагаа сайжруулаарай, энергийн түвшинд гэсэн үг. За, энэ хоёр мудраагаа таад маань хийгээд за энэ мудраа бол таныг илүү тогтвортой байлгах. Нөгөө нэг яриад байсан тэнцвэр алдагдаад байсан тийм. Тэр тэнцвэрийг олж авахд туслана. За, энэ мудраа нь бол таныг илүү commitment буюу таныг илүү одоо зоригжуулсан, ялалтанд аваачсан тийм. Таныг чадах тэр зориг хүчийг бол танд өгөх ийм хоёр төрлийн мудраа байгаа шүү. Тэгээ мудраагаа яаж хийдгийг та хүмүүсээ мэдчих байгаа тий. За юм байна. Тэгвэл дараагийнх нь бол хүн хоорондын харилцаан дээр 25 оны сүүл үлдсэн энэ саруудад тий 5 сарын хугацаанд ямар байх вэ гэдэг дээр бол за discernment үзэр гарч ирсэн байна. 7-гийн саваа маань буруу харж гарч ирсэн байна. Color outside lines гарч ирсэн байна. Full үзрүүд гарч ирсэн. За тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө хүмүүстэй манайхан юу вэ? Нөгөө хит одоо юу гэдгийг хитрхи их юм юу гэдэг юм наа айцсгүй тий айцсгүй бодлогогүй эсвэл нөгөө яг хоёр туйл гэдэг байгаа шүү дээ. Нэг бол айцсгүй бодлогогүй ингээд хит хөөрөөд нөгөө газардуулахгүй гэж анх гарч ирсэн тий хитрхи хөөрсөн ийм байдалтай. Нөгөө бол хит их одоо айгаад эргэлзээд тий байгаа газараас хөдлөхгүй иймэрхүү нөгөө хоёр туйлт ингээд байдал байгаад байгаа чинь энэ фул үзэр тушаарснаар гарч ирж байгаа. Тэгээ давхар хүн хоорондын харилцаан дээр ямар ч зүйл басан та бүхэн маань одоо энхийн замаар шийдэрээ нөгөө хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг ямар нэгэн зөрчил өрөөсөн гаргаж болохгүй хүмүүстэй муудалцаж болохгүй хүмүүстэй одоо юу гэдгийг бууж өгөхгүй тулд те тэмцэлдэж болохгүй
одоо юу гэдэг хэрэлдэж болохгүй гэсэн үг. Хэрэлдэж маргалдаж болохгүй. Хэрүүл маргаанаас ерөөдөө хол байгаарай гэдэг ийм санамжийг өгж гин. Тэгээд хүнээ бас их зүг танаарай. Тухайн хамтрагч байгаа хүн ч бай, найз нөхдөөч бай тий. Ер нь таны хүн хоорондын харилцаанд холбогдсон бүхий л хүмүүсийг ер нь бол яг харагдаж байгаа шиг байхгүй шүү тий. Таны муу хүн гэж харж байгаа хүн чинь тийм муу хүн биш вэ шүү тий. Таны сайн хүн гэж харж байгаа хүн чинь тийм сайн хүн биш вэ шүү. Ер нь юмыг бол нэлээд буур суурьтай хандаж ялгаж салгаж хараарэ. Таны ингээд харж байгаа хараа өөрөө бас нэг жоохон бүдгэрсэн байгаа тань тий. Тийм ч учраас энэ хараа сайжруулах бас энэ мудраач гэсэн орж ирсэн байх гэж би харж байна. Тийм харааныхын энэ тий. Тэгэхээр нөгөө нэг алсын харааг чинь тэтгэх гээд хараа сайжруулах гэдэг. Яг шууд утгаараа хараа мужиж болно. Нөгөө утгаараа болохоор таны мэлмиг үр таагдаад юмыг ялгаж салгах, юмыг үнэн зөвийг харах тийм одоо чадвар гэх юм уу, тийм энерги нь бол илүү сул болцсон байгаа учраас юмыг бас ялгаж салгаж хараарай гэдэг юм зүйл. Гэтэ юмыг ялгаж салгаж харахтаа тэр дундаа хүнтэй холбоотой, хүн хоорондын харилцаатай холбоотой тий. Яг хүнтэй холбоотой хүнийг таних тал дээр бол ингэж анхааруулж орж ирсэн байна. За дээрэс нь бол flexible thinking буюу юмд илүү уян хатаа хатаарэ. Тэ яг л таны ингээд дургуй хүргэсэн л бол таны дайсан биш ээ тий. Юм дургуй хүргэлээ гээл тий шууд хэрүүл маргаа хийгээл тэгэл таныг дайсан гэж хараад тэгж болохгүй ээ тий. Магадгүй өнөөдөр ингээд би биентэйгээ муулцаж танилцсан бол ирээдүйн та хоёр тий гайхалтай насны ингээд найз нөхөд байж болно тий. Юу ч хийж болно. Ирээдүйд зүйл танд хөрөнгө оруулах хүн чинь ч байж болно. Гэх мэтлэн зүгээр жишээ авахд тий. Тэгэхээр аливаа зүйлд ингээд та бодохдоо шууд нөгөө хатуу тууштай байдлаар ийм хатуу байдлаар бодохгүйгээр илүү ийм уян зөөлөн уян хатан чанар хэрэгтэй шүү тий. Олон өнцгөөсөнгийн юмыг хараарэ гэдэг ийм зөвлөгөөнүүд болсон байна. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор зөвлөгөөний хүзүр дээр self care-с бол за сүүлийн үед таад маань бас кино үзьгээд огт үзэж чадахгүй амжихгүй яваад байгаа хүмүүс байж болно. Тухайн үзэж байгаа киногоо заавал үзээрэй. Танд хэрэгтэй нэгэн одоо эрч хүч эрчим энергийг бас авч чадах болно. Дээрээс нь та маш ийм гайхалтай ийм энерги нөхөж чадах болно. Кинонд дуртай хүмүүс байж магадгүй. Тэгээд гэр орондоо ч тий хостойгоо ч гэр бүлэрээ ч бас заавал кино театр явахгүйгээр одоо гэртээ сууж агаад бөөнөрөө юм гоё цуврал үздэг ч юм уу тий драма ч үзэж болно шүү дээ. Ер нь бол ингээд ямар нэг байдлаар юм кино үзээрэй. Энэ бол таны энергийг маш сайн нөхөж өгөх болно шүү гэдэг мессеж ирж байна. Тэгээд цагаангаа байна. Цагаангаа бол сүнслэг утгандаа бол энергийн цэвэрлэгээ, энергийн хамгаалалт тий энэ зүйлүүдийг бол тэтгэж өгдөг. Тийм учраас дээрэс нь таны одоо сэтгэл хүрсэн байвал сэтгэл тань юм хүдэн байгаа бол цагаангаа өөрөө юм халуун чим шиг чанарын амттай шүү дээ тий. Тэгэхээр тэр чанар нь одоо сүнслэг утгаараа таныг дулаацуулж өгнө. Сэтгэлийг тань илүү дулаан болгож өгнө гэсэн. Сэтгэл тань хоосон байвал сэтгэлийг тань илүү дүүргэж өгнө. Дээрэс нь энерги хамгаалалт болоо таны энергийг цэвэршүүлж өгнө. Гэх мэт маш олон төрлийн юм сүнслэг утгатай. Тэгээд ер нь бол цагаангааг та бүхэн маань энэ оны сүүл хүртлээ тогтмол бас хоол хүнсэнтэй хэрэглээрээ тий мөнгө санхүү хүртэл тэтгэж өгдөг. Өмнөд Азитай бол ер нь сүнслэг утга нь бас мөнгө санхүү ажил төрөл тий бүтэмж мөнгөтэй холбоотой бас энийг дом зан үйл тий иймэрхүү ритуалуудад хэрэгэлдэг байгаа. За тэгэхээр цагаангаа бас маш сайн ашиглаарай. За ингээд уншлагын дуслаа. Энэ хүртэл бүгдээрээ цаг таваа гаргаад сонссонд маш их баярлалаа. Дээрэс нь бүгдээрээ нэмэлтээрээ уулзъя. Маш өндөр хэмжээний ингээд мэдрэмжийг төрүүлж чадсан бол бас нэмэлт тийм мессежүүдийг сахиусан зэрэг дамжуулж авъя гэж мэдрэгдсэн бол таарсан бол нэмэлт авахыг санал болгож байгаа. Нэмэлтээр бол 25 оны төгсгөл үе хүртэл та бүхэнд зориулсан яг анхаарах гол хүчин зүйлүүд юу байна? Анхаарах зүйлс юу гэдгийг харж өгье. Тэгээд танд ирэх боломжуудыг харж өгье. Тэр боломжуудаа хэрхэн барьж авах, атгаж авах, хэрхэн таних мэдих тал дээр нь үзэж өгье. Тэгээ мэдээж та бүхнийгээ ажил үйлстэй одоо ажил хэргийг бодуулж агаад yes or no буюу тийм үгүүд нь хариулж өгье. Тэгээ бас та бүхний одоо бүтээх гэж байгаа эсвэл хүлээж байгаа ямар нэгэн процесс дээр нь тайминг оруулаасаа цаг хугацааг нь харж өгье. За эдгээр зүйлсүүдийг бас хэрэгтэй гэж үзэж байгаа бол сонирхож байгаа бол сонирхлыг тань татаж байгаа бол нэмэлтээр уулзъя. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.